Сайн байцгаана уу? Tarot Trader Anuka байна. За та нартайгаа шинэхэн 7 хоногийн ерөнхий төлөв байдал уншлагаараа уулзж байна. За миний гар нэлээд боорлсон байгаа шүү. За ингээд энэ удаагийн уншлага маань онцлог нь 4 сонголттой байна. За ижил хүзрүүд учраас чулуунууд тавьсан байгаа. За энэ бол аметист, нийл ягаан өнгөтэй аметист. Яган болор, сарнаан болор. За энэ бол би бол яг обсидиан уу хар маань уу гэдгийг нь бол сайн мэдэхгүй нь ямар тааж хар өнгийн чулуу. За энэ ногоон өнгийн хаш гэдэг чулуу бахав. Ногоон болохоор хашилах гэж бодож байна. За тэгээд одоо хашч байна уу, манч байна уу ч гэдэг юм уу те. Заавал тэртэлтэн төвлөрөхөөс илүү өнгөнд нь татагдж болно шүү дээ та нар маань. За ингээд 4 сонголтоосоо 50 сонголтоо гэрээ. За нэгдүгээр группийнх маань уншлагандаа тавтай морил хүзрүүдийг нь татчихлаа. За та нар маань нийл ягаан аметист чулууг сонгож орж ирсэн. За сонголтын чулуунаас мэдээж оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс үйж магадгүй за мөн зүн совинтой гэж заавал дурддагтана. Зүн совинтой эсвэл тийм далд зүн совинтой холбоотой тиймэрхүү зүйлд айгу татагддаг. Зүүд айгу их зүүдэлдэг гэж болно те. Зүүд нь айгу зүнтэй байдаг хүмүүс байх магадaltaй. За тэгээд титэм хүрдний хөгжил нь сайн явж байгаа ч юм уу угийн сайн одоо тийм потенциал сайтай. Хараа сайтай гэж бас хэлмээр санагдлаа. Хараа сайтай. Эсвэл бас эсэргээрээ харааны асуудалтай байж болно. Тэгэхээр нүд мөдтэй холбоотой ч юм уу тийм харах эрхтэнтэй холбоотой ямар нэгэн зүйл байд онцлох одоо тийм үйл явдал болсон байж магадгүй энерги шалгалт. За та нар дээр маань Shuffle Tarot-ийн Justice дээр Strength-ийн хүн болон Арслан хоёр ингэж орж ирсэн байна. За тэгэхээр Justice card маань өөрөө үндсэн утгаараа энэ одоо юу хомсны энд юу орсон юм бэ? Хөдөө гатаа явсан юм гараг байгаа ш. Justice card ч өөрөө албан одоо ёсны харилцаа ч юм уу одоо тийм албан ёсны хууль ёсны зүйлийг илэрхийлэндээ шударга ёс гэх мэт. Тэгэнгүүт та нарт маань ийм хууль ёсны шийдвэр хүлээж байгаа хүмүүс байж магадгүй. Ингээд хариуг нь маш төвчээртэйгээр хүлээж байгаа. Уг нь бол тэр хариуг ингээд мэдхийн тулд ч юм уу те эсвэл шийдвэрийг гаргахыг айгүйх тийм яарж байгаа боловч танд ийм хүлээх одоо шаардлага үүссэн гэх юм уу? Төвчээртэй хандах хэрэгтэй байгаа. Одоо сүрэгдэж болохгүй байна. Яарч болохгүй байна. Тэгээд цаанаасаа л нэг юм нөгөө юу гэдэг лээ. Юугаа хөнгөнөөс өгөхгүй гэдэг лээ. Нэг тийм үг байдаг штеп. Хүндээ хөнгөнөөс өгөхгүй лөө. Нэг тиймэрхүү байр суурийг сахиж байгаа юм шиг харагдаж байна. За тэгээд энэ Арслан болон энэ эмэгтэй нарын зүүсэн цэцгэн хэлхэн бас энд ин баярлууштай үйл явдал тохиолдсон байх магадaltaй гэж мэдрэгдээд байна л да. Ингээ ямар нэгэн заримхнууд бол ингээ зарим одоо юу гэдэг гэрээ хилцээр ч юм уу тамга тэмдэгтэй холбоотой зөвшөөрөлтэй холбоотой сайн мэдээ тохиолдсон байх боломжтой харагдаад байна. Ер нь л ийм титэн цэцгэн хэлхээ титэн болгоод үзсэн байна гэдэг маань ялалтыг илэрхийлж байгаа юм шиг надад санагдаж байна. Ямар ч нэг тийм баярлууштай тэмдэглэвчтэй үйл явдал тохиолдсон. Энэ нь ялангуяа ийм одоо томоохон байгууллагаас авахдаа энгийн жишээгээр бол виз авсан ч юм, виз нь зөвшөөрөгдсөн ч юм уу. Эсвэл хууль шүүхийн асуудал нь таны талд шийдэгдсэн хууль шүүхийн асуудал дээр яалсан. Тэгтээ тэрнийхэн тулд одоо нэлийн төвчээртэй байдал хэрэг болсон. Та бол айгүй тийм төвчээртэй байсныхаа үр дүнд одоо эерэг үр дүн хүрсэн гэсэн утга болонд харагдаад байгаа байхгүй юу? Тэг яг хуу та бол ингээд нилээ ингээ
одоо уг нь бол таны дотроос ингээл гал асгаал те одоо нөгөө ширүүнд орон занчин гарах гэдэг ч гэдэг юм уу те араатанлаг занчин гарах гэдсэн боловч та айгүй төвчээртэйгээр өөрийгөө дарж чадсан тэрний хүчинд одоо ялалт ирсэн гэсэн утга бол эндээс харагдаж байна. За энийн заавал та нар нөгөө жишээ авахыг нь ойлгоорой. Шүүх юм уу, визтэйгээр холбоотойгоор би жишээ авсан. Энэ нь юу ч гэж болно те ямар нэгэн албан ёсны гэрээ хилцээр тамга тэмдэгтэй зөвшөөрөлтөй холбоотой нэг иймэрхүү зүйл байсан байж болно. Төрийн байгууллагаас ч юм уу нэг одоо юм хүлээжсэн ч юм уу те. Тэгээ шагнал энтер авсан байх магадaltaй одоо улсаас одоо ялангуяа сүүлийн үед бол төрөөс айгүйх шагнал олгогдоод исэн тэрнтэй холбоотойгоор ч юм уу. Гэхдээ илүү шударгаар хүрсэн гэсэн утга бол энд харагдаж байна. За тэгээд бас заримынхнууд болохоор бас мөн тижээвэр амьтантай холбоотой зүйл байж болно. Яг ийм одоо цэвэр цусны, цэвэр үйлдвэрийн сертификаттай амьтантай болсон юм шиг бас тэгж харагдаад байгаа байхгүй. Тийм одоо ингээл Монгол банкар тий цэвэр цусны Монгол банкар ч юм уу эсвэл зүгээр ийм бүр ийм сертификаттай ирдэг ийм паспорттай ирдэг амьтангууд байдаг шүү дээ. Тийм амьтантай болсон байж магадгүй. Тийм амьтантай холбоотой бичиг баримт. За энерги шалгалт дээр ийм мэдээллүүдийг хэлж өгье. За энэ саяын дурдсан зүйлсүүд бас таарч ивэл та нар маань зөв группээ сонгожээ гэж хүлээж аваарэ. За ингээд даваа гараг дээр 2 карт татагдсан. Хэрэгтэй санаартан болон page of wands гинэ. За тэнгуут тийм сургууль соёл ямар нэгэн тийм за сургууль соёл байж болно, байгууллага байж болно. За бүр энэ хараа энергийн шалгалттайгаа уялдана гэвэл та нар маань бүр нэг юм байгууллагт одоо анкет өгсөн байсан чинь тий тэрэндээ тэнцсэн ч юм уу. Сургуульд хүсэлт явуулсан байсан чинь тэр нь болсон ч юм уу. Нэг иймэрхүү бас утга байж болохоор харагдаж байна. Ямар ч л байсан нэгд өдрийн уур амьсгал дээр та нар маань нэг юм боловсролын байгууллага ч юм уу, албан байгууллагт ч юм уу шинээр орж ирэх гэсэн утгыг харагдаад байгаа байхгүй шинээр. Тэгэхээр сургууль бүртгүүлэх, ажилд орох гэх мэт иймэрхүү одоо уур амьсгал мэдрэгдэж байна. Тэгээд энэ нэлийн тийм том таны хувьд одоо ийм том сүрдмээр том байгууллага ч юм уу тиймэрхүү зүйлээж болно. Тэгээд Hierophant ч өөрөө шашны байгууллагыг ч бас илэрхийлж иж болдог тийм. Шашны байгууллага, боловсролын байгууллага одоо том бүтэц зохион байгуулалттай ийм том байгууллагыг илэрхийлээд байна. Энд л нэг юм шинээр орж ирээд байгаа л энерги мэдрэгдээд байна. Тэгээд энэ тал дээр одоо ажлын эхний өдөр гэдэг утгаараа та нар май бүр үнэхээр заримынх нь хувьд дээр ингээд цоошин эхэлж байгаа юм шиг ингэж харагдаж байгаа байхгүй юу. Тэгээ та нар маань нэлийн уран зоригтой байхаар байна. Аюу тийм ирч хүчтэй. За яста биста юу гэдэг л нөө алаад өгнө гэл нэг тиймэрхүү энергитэй ингээ харагдаад байгаа байхгүй юу. За нэгд өдрийн энерги юм орж ирж байна. За хоёр дахь өдөр дээр болохоор Ace of Wands. Тэгээ мөн л аюу шинэ эхлэлийн энерги ингээд 1 2 3 дахь өдрүүдэд аюу их байна. За нэгдүгээрт надад шууд утгаараа гарын үсэг зурж байгаа тийм зураглал мэдрэгдэж байна. Одоо савааны таван маань өөрөө бичиг цастай холбогддгийг ч хэлэхүү, бичгтэй холбогддгийг ч хэлэхүү гарын үсэг зурж байгаа. Тэгээ энэ энергийн шалгалттай л айгүй уялдаад байгаа юм шиг санагдаад бах юм. За энд тавьчих ерөөсөө. За тэгээ таны хувьд бол цоошин эхлэлээ. Маш одоо ялангуяа одоо биеийн ирч хүч аюу сайтай харагдаад байгаа байхгүй юу? Таны ирч хүч энерги аюу өндөртэй байна. Та бүтээ гэсэн аюу тийм бүтээл сэтгэлгээ өндөртэй. Энэ өдөр та нар бичиж, зурах одоо юм үйлдэх зүйл дээр аюу ирч хүчтэй байгаад байгаа байхгүй юу? Өөрийнхөө биеэр үйлдэх тэр зүйл дээр. Тэгээд Ace of Wands ч өөрөө шинэ эхлэлтэй. Тэгэхээр юм ямарваа нэгэн зүйлийн шинэ эхлэл тавигдана. Энэ нь таныг илүү ирч хүчтэй болохоос гадна таны угийн ийм дуртай зүйл байх гэдэг. Спортлог өдөр байхыг ч үгүйсэхгүй. Спортлог энерги бас энд байна. За 3 дахь өдөр дээр болохоор Magician. За Magician дээр мөн л ялгаагүй айгүй бүтээлч энергитэй. Энэ ихний одоо угаасаа баг 4 өдөр нь тийм байгаас тээ савааны үзрүүд. Magician дээр ч сава байдаг.
Тэг гартаа угаасаа яг саваа барьсан байгаа сте. Тийм нилээл бичиг цаастай холбоотой энерги эндээс нэгдгээс эхлүүлэл мэдрэгдэж байна. Энд одоо ингээ ном байгаа маань ч тэр тий. Энд ингээд үзэг харандаа, энд бас л мөн алгаагүй дэвтэр ном үзэг барьчихсан байгаа даа байхгүй. Тэгэхээр эхний 3 өдрүүд дээр аюу тийм оюуны юу ч аюу сайн байх баха. Бүтээлч байдал ингээл та бол бодсон сансан зүйлээс одоо сэтгэн бодоол түүнийг ингээ бодит болгоод байгаа байхгүй юу энэ дээр бол тийм маш бүтээлч энергитэй байна. 3 дахь өдөр бол бүрж илүүтэй танд одоо хий бүтээ гэсэн зүйлийн бүгд байна гэсэн утга бол эндээс харагдаж байна. Таны гараас бол ажлууд бол маш сайн гарнаа. Тэр өдөр бол танд бол одоо материаллык байдал, оюун ухаан, сэтгэл зүрх, за тэгээ гал ирч хүч энерги гэл бүгд байна. Энэ өдөр бол үнэхээр ийм нэг юм одоо таны дотроос бүр ингээд ундарсан л байх гэдэг юм л да. Юу л хий бүтээ гинөө түүнийг хийж чадна гэсэн нэрэг аюу хүчтэй. Гэхдээ энэ 1 2 3 дахь гэлэнгүүд аюу хүчтэй байгаа байхгүй. За 4 дахь өдөр дээр 8 of Wands. 8-ийн сав бол хурдан энерги. За шуудан ирчих магадгүй харагдлаа. Танд цахим шуудан ч юм уу бүр бодит одоо бичиг цаасаар ч юм уу тийм шуудан ирэх магадaltaй гэсэн утгыг харагдлаа. За мөн тэр өдөр маш хурдан энергитэй байгаа учраас айгүй хурдан өнгөрнө. Тэр өдрийн маш олон зүйлийг хийн тэгээд айгүй хурдан өнгөрнө гэсэн утга бол эндээс харагдаж байна. За тэгээд цөөн хүмүүсийн хувьд бол бүр нислэг үйлдэх ч юм уу, аялалд явах, замд гарах гэсэн утга бол харагдаж байна. За 5 дахь өдөр тэгэнгүүт 2-ын сэлэн байгаа байхгүй юу? 5 дахь өдөр жоохон тодорхойгүй энергитэй. Та нар маань яг яах гээд байгаагаа ойлгохгүй ч юм уу нэг тиймэрхүү энергитэй гэж магадгүй. Тийм чи нөгөө 2-ын сэлэн чи угаасаа л ерөнхийдөө мэлмийн өртөтэй холбогдож байгаа карт. Тэнгүүд та нар маань нэг юм зөв юм хийх гэж байгаа юм шиг, буруу юм хийх гэж байгаа юм шиг яг яахаа мэдэхгүй нэг тиймэрхүү байдалтай л байх гэдэг байгаа байхгүй. За тэгээ заримын хувьд ингээд сонголт тулгараад ирдэг. Тэн дээр яг аль нь зөв шийдвэрээ бас мэдэхгүй нилээн эргэлзэх магадaltaй. За тэнгууд энд ингээд нөө энгийн карт маань ингээд илэгдсэн байгаанаас энэ удаад айгүй нүдэн тусч юм л да. Дөрвөлжингийн тамга, дөрвөлжингийн 4, гэлийн 6. За энэ дарааллыг бол би хэрвээ одоо мэрэг болгоод унших юм бол энэ одоо 5 дахь өдрийн мэрэгэн дотор дахиад нэг мэрэг бас яваад байгаа байхгүй юу? Ажил хэргийн шугамар ч юм уу найз нөхдийн шугамар уулзалттай холбоотой. Одоо яг тэр уулзалт нь жоохон сааттай байхыг хэлээд байна. Тэгэхээр магадгүй энэ зүгээр одоо би хитрхи одоо ингээд детальчлах гэдэг магадгүй тий. Тэгтэл ингээд яриад байгаа маань бас цаанаасаа учир начиртай л байд юм шиг байна. Тэгэхээр энэ өдөр та нар маань энэ үнтэй уулзах ч юм уу тий. Аль нь миний ажлыг бүтээж өгөх болч гэдэг юм уу? Нэг тиймэрхүү сонголтонд орж ирж магадгүй харагдаад байна. Бас давхар хин нэгэнтэй уулзах гэдэг тэгэхээр цаанаасаа болж өгөхгүй байх магадaltaй. Та өөрөө айгүй хаалттай бас байж болно. Явмааргүй санагдах тий. Уг нь ингээ хүмүүс уулзсан учрыг ажил хэрэг яри болгоё бүтээе гэдэг байгаа боловч та тэр өдөр өөрөө жоохон дурггүй нийгмээс жоохон тустай баймаар санагдаад байж магадгүй. Энэ нь бас энэ өмнөх өдрүүдийн маш их эрч хүч зарцуулсантай холбоотойч 5 дахь өдөр нийлэн ядрах магадaltaй ингэж харагдаад байна. Уг нь ядарна гэсэн утга байдгүй л дээ. Тэгтээ тэгж харагдаад байна. За хагас өдөр болохоор Knight of Cups. Бямбарагт бол маш романтик өдөр болно. Хосын харилцаан дээр бол тий маш романтик байна. Найзуудтай ч хамаагүй ялгаагүй гэр бүлийнхэнтэйгээ ч юм уу тий романтик өдрийг өнгөрүүлэн за мөн энэ өдөр та нарт маань болзооны санал ирж магадгүй мөн ийм таатай санал ирж магадгүй. Яг уу одоо аярны жанжин ч өөрөө хайрын саналыг илэрхийлэхийг хэлнэ, ажлын санал авахыг хэлнэ. Тиймэрхүү ямарчилсан сэтгэл зүрхтэй холбоотой зүйл болох гэдэг. Та өөрөө илэрхийлэх гэдэг нь эсвэл хин нэг нь танд илэрхийлэх гэдэг нь нэг тиймэрхүү үйл явдлууд болохоор харагдаж байна.
За бүтэн сая өдөр болохоор Star card. Хүслээ бодох. Тэр хүслээ одоо орчлон хорвоод илгээх гэсэн утга мэдрэгдлээ. Тийм юу тийм залбирах ч юм уу хүслээ бодох энерги л хамгийн их давж орж ирээд бах юм. Тэгээ үнэхээр сүнслэг зүйлд ингээд татагддаг хүмүүс маань тэр өдөр ягаад ч юм цаанаасаа нэг юм одоо сүү мөө өргөмөр санагдах ч юм уу залбирал үйлдмээр санагдах эсвэл зүгээр л ингээд хүслээ бичмээр санагдах ч гэж болно. Эсвэл зүг ингээд алгаа хавсраад өөрийнхөө хүслийг шивнэх ч юм уу нэг иймэрхүү зүйл болж магадгүй. За тэр өдөр бүр үнэхээр нөхцөл байдал нь бүрдээд одтой тэнгэрийг хараад байж хат чинь од харахад та нар хүслээ шивнэх юм шиг харагдаад байна. За тэгээд холоос бас хүн ирж магадгүй шүү. За холоос хүн ирж магадгүй эсвэл та өөрөө алс холыг зорих ч юм уу те энэ нь заавал гадаад дотоод гэлтгүү алинд нь ч хамааралтай байж болно. Тэгээ нэр хүнд гэсэн утгаас байдаг. Энэ өдөр таны нэр алдар өсөх ч юм уу те нэр хүнд ч өсөх гэсэн утга бол бас байна. За улны өдрөөсөө энэ 7 хоногийн ерөнхий уур амьсгалыг хардаг. Тэнгүүд жоохон онцгүй карт гарсан. Хоёрын сэлэмтэй бас нэлээд холбогдож магадгүй шүү. Та нар маань энэ 7 хоногт штэ жоохон тэгтээ бүр тэр чигтээ биш. Тэгтээ онцлог үйл явдал нь учраас ялангуяа 5 дахь өдөр шүү. Тэгээ эн чинь урагшаа хойшоо бас ингэж болно те бүгд яг ингээл тоочны даваа мягмарлав гэж бас таархалбгүй штэ. Ингээд жоохон урд тойноо орж болно штэ те. Тэгэхээр 7 хоногийн сүүлээр юм уу дундуур ч юм уу та нар маань хүн амтантай хил амаа олцох тал дээр жоохон асуудал үүсгэж гэж магадгүй шүү. За тэгэхээр энэ тал дээр жоохон анхааралтай, сэрэмжтэй байгаарай. Вау. Тэгсэн чинь ард нь strength тэнгүүд энэ хэдий justice card ч гэсэндээ strength хөзрийн одоо энерги энд бас яваад байгаа шүү дээ тий. Тэг яаж юм та нар эсвэл бас сүүлийн үед биш дээ. Хилээ хаацад сурж байгаа гэж магадгүй. Яг ингээл юм хэлэх гэснээр за гэл болоод байгаа. Тим энерги айгу мэдрэгдлээ. Энэ 7 хоногт ч гэсэн ялгаагүй тэр зүйл хэрэгтэй гэдгийг сануулж шүү. За сахиусуудаас нь. Яг бол та нар жоо юм шудраг хилчдэг хүмүүс байж магадгүй. Айгу тэгээ нөө хүн шудраг байж болно л доо. Гэхдээ нэг юм хитрхи шудраг байхаараас хүмүүсийг гомдоох гэдэг тэр талаа бас нэлийн сайн анзаарч дахиад өмнөх 7 хоногт тэрийг нэлийн дарсан бол энэ 7 хоногт ч муу ялгаагүй бас дарсан хിവэрэ байгаараа гэж хэлэхээр энэ бусдаа хил ам хийхийг төвчээрээ хэрүүл хил ам хийхээс зайлс хийгээрээ гэж энд бол харагдаад байна. Тэнгүүд энд би нэг түрүүн юу лээ нэг юм шударгаар шагнал хүртэх гэж хэллүү яалаа. Сүүлийн үед нэг хүмүүс чинь нэг шагнал магнал их хүртээд байгаа. Мэдхгүй яагаад тэгээд юм бол нэг шударгаар шагнал хүртсэн юм шиг мөртлөө шударга биш юм шиг энд бас ингэж орж ирээд бах юм. Энийний зураглал нь яг тэгж орж ирээд байгаа байхгүй. Энд ингээ медаль зүтсэн тэ нэгдүгээр байранд орсон. Тэгтэл одоо царай биеийн хилэнцийн хувьд ч юм уу тэ ингээ жоохон бохир аргаар ялцсан юм шиг ингэж харагдаж байна. Тэнгүүд яг энд болохоор одоо жинхэнэ тэр төрүүлэх ёстой байсан хүнж байгаад байгаа юм шиг тэ нэр хүндийг хүртэх ёстой хүн байгаад байгаа юм шиг. Тэгэхээр 7 хоногийн ерөнхий уур амьсгал гэдэг утгаараа та нар маань жаахан хүмүүстэй хил амаа эвтэйхэн байлгах нь байна. Зайл болох шудраг байх нь байна. За тийм нэг явуургүй одоо увайгүй зан гэж байдаг шүү дээ. Нэг иймэрхүү зүйлийг гаднаас мэдрэх гэдэг нь та өөрөө бусдад мэдрүүлэх гэдэг нь гэмээр харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ тал дээр л хөзөр бас зөвлөгөө хэлээд байх шиг бах юм. Төвчээртэй байгаарэ, сэтгэлийн тэнхээтэй байгаарэ. За үнэхээр бүр ямар нэгэн зүйл дээр ялагдлаа гэхэд за гэд одоо дараа нь яах вэ гэдгээ бодоод яллаа гэхэд мөн л ялгаагүй илүү одоо даруухан байдаг ч юм уу тийм иймэрхүү байгаарэ гэдэг юм шиг.
Тийм тэгээд түрүү ихэнд хэлсэндээ нөгөө хитрхи шудраг хүмүүс байж магадгүй гэдсэн. Тэгэхээр хитрхи шудрагасаа болоод бас хүн гомдоочих үе дээ гэж л хэлье да. За энэ удаад би зөвлөгөөний oracle картууд ашиглахгүй зүгээр тарот картаасаа татъя гэж бодсон. Энэ 7 хоногт өгөх зөвлөгөө. Нэгдүгээр группийн энэ 7 хоногт өгөх зөвлөгөө. За энэ хэсгээ дуустал олж. Тавын сэлэм. Тэгэхээр энэ тавын сэлэм зүгээр нэг гараад байгаа юм биш вэ наа. За энэ 7 хоног та нар маань бусдад хүндэтгэлтэй хайрын энергиэр хандаарай гэж сахиусууд нь зөвлөж байна. Яг хоо 6-гийн аяг бол ингээд өнгөрсөн тэгтээ найз нөхөд багасаа мэддэг байсан хүн энтрийг илэрхийлнэ. За зарим тохиолдолд өөрөөс ч ахмад насны одоо багасаа мэддэг байсан гэхээр одоо ээж аав эмээ өвөө хамаатны ах их ч юм уу те бас байж болно, бүр багш магш ч юм уу те. Тэгээ өмнө нь мэддэг байсан, таньдаг байсан хүн гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр хүмүүст за мөн хүүхдэд бас ялгаагүй. Ер нь л хүн хоорондын харилцаан дээр хүндэтгэлтэй байгаараа гэдгийг сануулж шүү за. Тэгэхээр та нарын маань яалтчгүй энэ хил ам айгу хурцаах гэдэг юм. Ахмад настай хүнтэй айгу муухай арддаг ч юм уу, хитрхи ингээд цүл пал хийтлэн ингээд хүн гомдох үг хэлцдэг ч юм уу. Тэгээ гол нь нэг юм энэ хүн яах бол гэж юусоо эмзэглэлгүйгээр хитрхи ширүүн үг хэлэх гээд байгаа юм шиг л харагдаад байгаа. Тэгээд яг нөө өөртөө дайсан бэлтэх гээд байгаа байхгүй юу? Өөртөө дайсан бэлтэх гээд байгаа юм шиг. Энэ 7 хоногт. За тэнгууд ховж ивнээс хол байгаараа гэж байна. Тэгэхээр тавын сэлэмтэй бас л муу ялгаагүй ингээд холбогдох гээд байгаа байхгүй юу? Ховж ив Page of Swords ер нь жоохон ховж ив илэрхийлэн. За мөн давхар одоо зөвлөгөө талаас нь хэлэх юм бол та нарыг маань. За та нар бол мундаг хөө. Одоо та нарын маань энерги жоохон пэйж энергиэр орж ирж байгаа. Тийм та нар ингээд айгуу тийм залуухан эсвэл ингээд залуухан биш байсан ч гэсэндээ хижээл насар байсан ч гэсэн хөгшинч байсан те нэг юм амьдралынхаа нэг юм циклийг дуусгачаад дараагийн үе шат руугаа ингээд шинээр орж байгаа. Тэнгүүд тэр дээрээ өөрсдөө айгуу мундаг байгаа. Бид нар бие бүгдийг чаддаг, мэддэг гэсэн нэг юм балчир энергитэй харагдаад байгаа байхгүй юу? Page of Swords дээр нөгөө юм хитрхи юм давлуун онгороо би бүгдийг мэднэ. Би өста өчнөө юм үзэж туулсан хүн гэл ингээд юм тиймэрхүү байр суурьтай байхыг хэлээд идэг. Тэгэхээр энэ тал дээрээ болгоомжтой байгаарэ. Танд дахиад сурах зүйл зөндөө их байгаа. Арай болоогүй түүхий байгаа шүү гэдгийг бас зөвлөгөө болгож өгч шүү за. Тэгээ мэдлэгтэй анхаарах, сурж боловсрохтой анхаарах. Энд ингээд одоо яг үдэ миний л одоо харах өнцөг байх та тий нэг дэвтэр номоо газар хаяхыг би ингээд зөвшөөрч чаддгүй байхгүй хүүхдүүдтэй. За би тэгээ өөрөө тийм амарлаг сурлагатай байгаагүй л тэгтээ хүүхдүүдтэй болохоор ингээд газар ингээд цүнх мөнгө хайцсан багтай дургу тэгэл дээшээ аав гэдэг байхгүй. Тэгэхээр яагаад ч юм нэг юм эрдэм мэдлэг гэдэг зүйлийг одоо би бүгдийг сурцсан, би бүгдийг мэднэ гэж ингэж ойлгоод байгаа юм шиг харагдаад байна. Энд заавал боловсрлоос гадна амьдралын ухаан ч гэсэн орж ирнэ тий. Амьдралын бүхэл төвшөнд та нар маань өөрсдөө аягүй ханцангаар мэдрээд аваад очих үгүй шүү гэж юм за. Тэгэхээр жоон дараа төлөв байгаарай. За тэгээ Wheel of Fortune Аз ивэнэ гэж байгаа байхгүй юу? Аз ивэн. Эрэг талаасаа тий. Энэ 7 хоногт л та нар маань нэлээд азтай байна шүү гэдгийг хэлж байна. За тэгэхээр азтай тохиолдолтой их баг гэлтгүү бас талархаарай за. Талархаарай. Ягаад ч юм ингээд хүрд байгаа учраас шүү дээ. Хүрдийг эргүүлээд ингээ эргэж жагаад ингээд нэг юм дээр тогтцсон байгаа даахгүй. Тэнгүүд надад энэ одоо Hierophant-ийн энерги орж ирээд байгаа хгүй юм байшин нь. Би түрүү юу гэлээ? Сургууль одоо тийм том байгууллага гэдсэн тий. Тэгэхээр ялтчгүй нэг юм байгууллагатай холбоотой юм сайхан зүйл азтай хувь тохиолдол болно. Эндээ айгу талархалтай байх хэрэгтэй. За мөн одоо энэ зүн совиндоо айгу итгэж сурах хэрэгтэй гэсэн зөвлөгөө өгж бас болно.
хувь тавиландаа ингээд найдах те, хувь тавиландаа итгэх ч гэдэг юм уу. За эерэг талаасаа тийм байна. Жоохон сөрөг талаасаа зөвлөгөө гэд үзэх юм бол ялангуяа 5-ын сэлмүүдтэй холбоотойгоор энэ Page of Swords-тэй холбоотойгоор та нар маань юу ярьсан тэр зүйл буцаад ирнэ шүү. Яг л Wheel of Fortune маань ингээд хүрд иргэдгийг хэлдэг те, ингээд нэг одоо таны хийсэн зүйл эргээ тань дээр хүрээд ирнэ гэсэн утгыг ингээ илэрхийлдэг байхгүй. Тэгэхээр бас энэ тал дээр аюу бодолтой байгаарэ гэдгийг сахиусууд нь хэлээд дээ шүү. За. Тийм ч учраас энд 6-гийн аяга гарсан байж магадгүй. Та нар маань өмнө нь ингээд ярьсан байсан зүйл чинь орж ирэх гээд байгаа байна уу? Яах гэдэг нэг тиймэрхүү зүйл байсан байж магадгүй шүү. Ямар ч зүйл өмнө нь нэг хийсэн зүйлийнхаа үр дүнг хүртэх гээд байгаа юм шиг энд харагдаад байна. Энэ сайн ч болно, саарч иж болно. Яг гоо сайн гэх юм бол мэдээж та нар маань азтай хувь тохиоллоор ингээд сайн сайхан зүйл тохиолдох гээд байна. Түүндээ талархаарай. За жоохон сөрөг утгаараа анхааруулга болгоод хэлэхэд энэ хийл амтай холбоотойгоор одоо та өмнө нь хүнд муухай хандчихсан бол тэр хүн чи эргүүлээ танд муухай хандах ч юм уу те. Нэг тиймэрхүү зүйл бас байж магадгүй шүү гэдгийг анхааруулж байна. За тэгээд сэрэмжлүүлэг болгоомжлол болгож гаргаж ирж байгаа учраас та нар маань энийг нэг жоохон санаад авчихгүй те. За хэл яриагаа цэгний хүмүүстэй хүндэтгэлтэй байж гэдэг юм уу. Нэг тиймэрхүү. За 7 хоногийн уншлага гэхэд жоохон сүртэй юм ирчүү да. За 1-р группийнхэн дээр маань юм байлаа. За тэгээ шинэ 7 хоногт амжилт хүсье. Та нар маань анх удаа сонсож байгаа бол миний одоо бичлэгийг анх удаа сонсож байгаа бол та нар маань subscribe дараарай. За мөн лайк, комент үлдээгээрэй. За тэгээд description хэсгээс цагийн одоо сонголтууд байгаа тий. Бүлгийн хуваарлтууд нь минут секунд дээрээ байгаа. За тэгээд мөн хувийн уншлага авах сонирхолтой хүмүүст маань миний настай холбогдох сошиал хаягуудын линкүүд бас байрлалсан байдаг байгаа. За ингээд та нарынхаа шинэ 7 хоногт амжилт хүсье. Баяртай. За 2-р группийнхан маань уншлагандаа тавтай морил 7 хоногийнх нь өдөр бүр дээр нь картуудыг татчихлаа. За та нар маань энэ ягаан болрыг сонгосон байгаа. За ягаан болор бол маш зөөлөн эмгтээлэг, хайрын энергийг илтгэдэг гоё чулуу, миний хамгийн дуртай чулуу. Цаанаасаа л нэг аюу гоё байд юм аа. Тэг яг энэ чинь энергийн шалгалт хамаатай л та биш бол өөр юм ярих гээд байна. За тэгэхээр та нар маань маш их хайраар дөрөв хүмүүс байх гэж харагдлаа хамгийн түрүүнд. Аюу зөөлөн хүмүүс. Тэгэд имзэг мөртлөө хүчрэх гэдэг утга энэ ягаан болор чулууг ингээд зүгээр л тэгжил санагдаад идэв имзэг мөртлөө хүчрэхэг. Тэгээ нэг юм ширүүнд орон зан хүнд хатуурхаж чаддаггүй байхаа. Яг хуу ширүүнд орон зан байж болно л доо. Гэхдээ нэг хүнд юм хатуурхаж чаддаггүй тийм хүмүүс байх магадaltaй. Тэгээ хэрвээ одоо эмэгтэй хүмүүс байлаа гэхэд айгүй тийм эмэгтэйлэг. Эрэгтэй хүмүүс байлаа гэхэд айгүй романтик ч юм уу тийм зөөлөн. Эрэгтэй хүн гэхэд харьцангуй муухан. За тэгээд өстой нөгөө нулимсанд ойрхон хүмүүс гэж магадгүй. Нулимсанд ойрхон. За чулуунаасаа ингээд. За тэгээд энэ ягаан болор дуртай хүмүүс ер нь жоох юм цайвар ягаан өнгөнд айгүй дуртай байдаг тал байдаг. За хөдөр нь болохоор The Magician дээр High Priestess орж ирсэн байна. Вау. Яна энийг харсан чинь би сая нэг хөдөө явж байхдаа нэг жижигхэн видео хийж оруулсан шүү дээ. Үзсэн хүмүүс нь мэдж байгаа. Яг тэр үеийн зураг шиг харагч. Би яг юм айгуу гоё модны доор ийм модон ширээн дээр суугаад, ширээ сандал дээр суугаад хөзрөөд илгэсэн байхгүй. Яг тэр уур амьсгал айгуу мэдрэгдэж байна. Харангуут. Тэгэхээр яг уу та нар маань ийм ойтой ч юм уу ногоо ийм цэцэг мэцэгтэй айгуу гоё олон ийм цэцэг мэцэгтэй газраар явсан байх магадaltaй. За тэгээд илүүтэй ийм нэг лагерийн орчинд цагийг өнгөрөөсөн байх саяхан. За тэгсэн хэрнээ бас давхар эндээс ингээ High Priestess ороод ирж байгаа маань. Тэгэж явангаад нэг юм даалт ертөнцтэй холбоотой зан үйл хийсэн юм шиг харагдаад байгаа байхгүй. За би яг сая ингээд өөр хийсэн юм хэллээ л дээ. Тэрнтэй жоон төстэй ч юм уу те. Нэг бол бүр заримынх нь хувьд нэг юм
одоо яана тэгээ хэлэхээр одоо яа гэм бэ? Яг ч надад нэг юм онгод сахиус махиусаа хээр очиж буулгасан ч юм уу гэж хэлмээр санагдаад байна л да. Нэг юм хээр очиж ямар нэгэн тийм зан үйл хийсэн. За тэр нь одоо заавал юм сериосны байх албагүй шүү дээ. Зүгээр ингээ будаа өргсөн байж болно шүү дээ, тий? Одоо энэ тэнүүгээр явж байхдаа хангаад л хитээ ингээд юм өргөдөг ч юм уу. Тиймэрхүү байж магадгүй. За тийм тэгээ бас мөн хавирган сар харсан. Хавирган сар. Гэтэ энэ миний энергитэй амар ойрсон. Би сая бас замд явж байхдаа нэг нарийнхаан сар харагдах. Энэ одоо хэдний сар вэ гэж амар хараад байсан юм. За тэгээ ерөнхийдөө л нэг юм хээр хөдөөгөр аялсан. Тэгээд нэг юм юу альбан одоо юу альбан нэснэ гэж солиорох гэж юу гэдгүүлээ. Им байранд биш заяо. Гадуур энэ майханд ч юм уу, лагерийн байшинд ч юм уу нэг тиймэрхүү байдлаар л ингээд цагийг өнгөрөөсөн юм шиг л мэдрэмж төрж байна. Энд байгаа бүр энэ гал одоо уус болон гал мах бод энэ шувуу муу байгаа нь үнэхээр одоо ой мойд ингээд гоо шувуу дуурсан газар байсан юм шиг цэцэг новчтой газар. За тэгээ ил гал мал ингээд төлсөн тий. Түүдэг гал ч юм уу за бүр орчин үеийнхаар бол одоо зур газан билетийг энэ төр айгүйх ашигласан байх гэдэг байна. Тэгээ гол ус мустай газраар явсан ч гэдэг юм уу. Нэг иймэрхүү энерги л айгүй мэдрэглээ тий. За энэ дээр би жоохон өөртөөгөө холбоцсон байж магадгүй. Тэгтэл яг л нэг тэр vibe нь ингээ бүр ингээ яг энэ хүзрийг харахаар бүр угаасаа ингээд яг л миний саяын ингээд аялсан тэр л одоо мэдрэмжил орж ирээд энэ л да ялтчгүй. За тэгэхээр даваа гараг. Шинэ 7 өдрийн эхний өдөр High Priestess орж ирсэн байна. Сонирхолтой давхцал байна тий. Тэгээ бас энэ бас magician байгаад байгаа байхгүй юу? Magician High Priestess хоёрын холимог нь энд гарч ирчээд байгаа шүү дээ. За яг хөө гэхдээ энэ бол энерги шалгалаа. Одоо энэ бол тусдаа энэ шинэ 7 өдрийн уур амьсгал. High Priestess. Даваа гараг бол нилийн одоо сүнслэг өдөр байна. Ерөнхийдөө сүнслэг өдөр байна. Гэхдээ л энэ дээр нэг уул нь бол амар олон тайлбар хэрэггүй бах. Та нар ямар ч лээсэн юм сүнслэг зүйл сонирхон, өөртөөхөө сүнсний хөгжлийг дэмжин гэдэг ч юм уу те илүү зүүн совингоо чагнан тэр өдөр зүүн совинчин бол нэлээд өндөрт байна. Зүүд мүд ч айгу зөнтэй байж магадгүй. Одоо жишээ нь би бол энэ группийг шууд өөрийнхөө группгээд ингээд хүлээгээд авчлаа л да бүр шууд угаасаа энергийн шалгалт энэ чулуун мулуунаас ихсүүлээд тэгэнгүүт одоо жишээ нь маргааш нэгд өдөр та нар маань ийм сүнслэг зүйл хийх гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо би магадгүй маргаашнаас өөр уншлага эхлүүлэх ч юм уу. Нэг тиймэрхүү зүйлээс олж магадгүй ч гэж бодлоо. За сүнслэг зүйлээс мэдээж жоохон хол хүн байж болно шүү дээ тий. Яг хөө ингээд тараад мараад сонирхдог ч гэсэндээ яг тийм үйл хэрэг хийдэггүй хүмүүс байж болно. За тэр хүмүүсийн маань хувьд яах юм гэхээр жоохон итгэхгүй өдөр байна. Тэр өдөр нэгдүгээр өдөр. Илүү дотгошоогоо нэг юм гадагшаа үйлдэл авахгүй тий. Илүү юм нам жим гүм өөрийгөө юм чагнасан байх гэдэг байгаа байхгүй итгэхгүй байна гэсэн утга бол байна. За мөн эмгтээлэг энерги дээр анхаарч магадгүй эмгтээлэг энерги эмгтээчүүдийн асуудал ч гэдэг юм уу те. За энэ нь бүр ингээд сарын тэмдгээр илэрхийлэгдэж магадгүй. Уг бол эмгтээчүүдийн имлэгээр явах ч юм уу эмгтээчүүдийн эрүүл мэндэд анхаарах гэсэн утга бол харагдаж байна. За хоёр дахь өдөр дээр болохоор дөрвийн зоос. За дөрвийн зоос ч өөрөө үйл хөдлөлттэй холбоотой асуудлууд хөндөгдөж магадгүй гэж санагдлаа хамгийн түрүүнд. Үйл хөдлөлттэй холбоотой газар болон үйл хөдлөх. За мөн ер нь бол дөрвийн зоос ч өөр юм харамч эргэтэлэг энерги гэлтэгдэг. За энэ дээр бол эмэгтэй өнөр дүрслэгдсэн байна. Тэгэхээр юм харамч хүн нь та өөрөө байх гэдэг нь хин нэгэн байх гэдэг нь тийм нэг юм айгу тийм арив чамгч хүний л энерги айгу гол болж орж ирээд байна л та. За мөн энэ дээр бас нөгөө хосууд айгуух орж ирэх гэдэг. Хосуудын хувьд нэгээ хардах, харамлах, хажуудаа байлах гэж оролдох тэр өдөр ингээ холдмооргүй байх ч юм уу нэг тиймэрхүү энергитэй байж магадгүй.
Ямар ч гэсэн энийг кошлоконд байгаа энийг 4 зоосыг ингээд бүр ингээд илгэндээ тэрсэн байгаа сте. Тэгэхээр ингээд өөрийнхөө юмыг айгу бусдаас харамлах, өөртөө байлгахыг хүсэх л энерги хамгийн их мэдрэгдээд байгаа байхгүй юу? Тэгж байгаа сте. Би өгмөөргүй байна гэж байгаа юм шиг яг л биеийн илэм чинь би өгмөөргүй байна гэдэг байгаа юм шиг. За 3 дахь өдөр гэр бүлийн гоё карт гарсан байна 10 аяга. Тэгэхээр гэр бүлээрээ 3 дахь өдөр цагийг сайхан өнгөрөх нэ. Тэр өдөр сэтгэл хангалуун, маш сэтгэл ханамжтай өдөр байх гэдэг. За заавал гэр бүл гэлтгүүгээрээ ажлын хамт олонтойгоо маш сайхан цагийг өнгөрөх ч юм уу тий. Ажлын хамт олон ч юм уу гэр бүлэрээ ч юм уу салхинд гарах нэг тийм гоё энергитэй сэтгэл хангалуун өдөр байхаар байна. Таны сэтгэлд бол ингээд бүр ингээд солонго мэт тийм гоё өнгө сүлэлдээл их л тийм гоё хөгжим тоглож байгаа юм шиг энергитэй байгаа байхгүй юу? Ингээл тий айгүй эсвэл дуу дуулах гадж байгаа юм шигтэй ингээл өөр ирэхгүй цаанаас ингээд сэтгэл санаа сайхан болохоор дуу аялмаар санагдаал дуу аялах юм шиг. Тэгээ айгүй гоё аз жаргалтай энергитэй өдөр байна. 4 дахь өдөр дээр 6-гийн аяга. За 4 дахь өдөр та нар маань багийнхаа найзтай уулзаж магадгүй эсвэл хүүхдтэйгээ цагийг өнгөрөөх. За хүүхдгүй бол ямар ч л байсан таны амьдралд нэг юм хамаатны чин хүүхд ч юм уу те ирж мэрдэг ч юм уу. Гэрт чинь ингээ хүүхдүүд айгүй ирж мэрж магадгүй. За бас энэ төөрхөн ингээ нэг гүлэг байгаа маань бас тэжээвэр амтан гэж бас илэрхийлж болон та нар маань хүүхд юм уу ийм бяцхан ийм өхөөрдөн амтантай ч юм уу бас ингээ цагийг өнгөрөх магадaltaй. Түрүүн би нөө багын найзтай уулзах гэд хэлсэн те. Ямар ч сан энэ заавал шууд багын найз байхаас албагүй таны бүр багаасаа мэддэг байсан хүнтэйгээ уулзахыг ч гэсэн илэрхийлж болно. Энэ нь ялангуяа одоо үеэл ч юм уу те. Эсвэл удаан уулзаагүй эксийг ч илэрхийлж болно. Удаан уулзаагүй байсан бүр урд нь хамт сурдаг байсан ч юм уу ажилдаг байсан ч юм уу тэр хүнтэйгээ тааралдах ч юм уу. Нэг тиймэрхүү үйл явдал болж магадгүй. Ерөнхийдөө бол таны өнгөрсөн тань дээр ирнэ гэж ойлгож байгаа. Өнгөрсөнд тэр хүн ч юм уу дурсамж ч юм уу тэр зүйл сэдэрнэ. Магадгүй жоо ингээд юу яачиж магадгүй шүү дээ тий. Ингээд багынхаа зургийг үзээд ч юм уу багада болж исэн үйл явдлаа ингээд дурсах ч юм уу. Тиймэрхүү бас үйл явдлыг хэлжиж болно. Тийм бас энэ дээр чинь юу хэлэхгүй бас болохгүй. Та нар маань үнэхээр ингээд нас бие төрсэн ч юм уу те ингээд том болчихсон өөрийнхөө амьдралыг зохиоцсон хүмүүс байгаа бол одоо гинт гэртээ очимоор санагдах ч юм уу те өөрийнхөө төрсэн гэртээ. Эсвэл одоо эмээдээ өвөөдөө очимоор ч юм уу аав ээждээ очимоор ч юм уу тэг санагдчих магадгүй. За 5 дахь өдөр дээр 4-ийн сэлэм. За 4-ийн сэлэмнээс яг түрүүн яг унаал ороод ирэхэд надад хамгийн түрүүнд эмнэлгийн байгууллагаар явах юм болов уу гэж бодсон. Тэр нь ботсон ч байх вэ одоо. Тэр нь илүү одоо санагдсан гэх юм уу? Оюун ухаанд орж ирсэн гэх юм уу? Яг ингэ нөгөө хөзрөөр мэргэлжиж бодсон санагдлаа гэж хэлэхэр жоохон зохимжгүй л байгаа юм л да. Тэг би тэгээд дандаа тэгж бодсон санагдсан л гээд ах юм. Замарсан эмнэлгийн байгууллагаар явж магадгүй. За мөн та нарт мань амрах хэрэгцээ гарч ирж магадгүй. Тэр өдөр үнэхээр ингээд унтмаар л санагдаад ах ч юм уу те амармаар санагдах. За тэгээд энд чинь нөгөө нөхөн сэргэх гэсэн утгад байхгүй юу? Биеийн эрүүл мэндийн нөхөн сэргэх. Эсвэл одоо сэтгэлийн шарах мархаасаа ингээд нөхөн сэргэх ч гэдэг юм уу те. Нэг юм жоохон бясалгалын төвшөнд очих ганцаараа байхыг хүсэх ч гэдэг юм уу. Нэг иймэрхүү энерги байгаад байдаг жоохон итгэхгүй энерги те. Ер нь бол итгэхгүй байна. Амралтын байдалтай. За заавал эрүүл мэндийн шалтгаан биш байсан ч гэсэндээ та нар маань зүгээр л гэртээ сайхан ингээ амармаар санагдах байж магадгүй. Тэгээ заримын нь яг эмнэлэг твтж байгаа хүн дээр очих ч юм уу тиймэрхүү шаардлагач бас үүсч магадгүй. Эмнэлэгт хүн иргэдэн штэ. За хагас өдөр дээр magician. За хагас өдөр бас нэлээд бүтээлч байхаар байна. Та нар маань өмнөх өдөр нэг сайхан амарч аваад ч юм уу те тэгэл айгүй ирч хүч ороод энерги сэлбээд ямар нэгэн зүйл хийх гэдэг. Айгүй тийм
энерги чи ингээ гоё бүрдээд гоё болох гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр өдөр та нар маань энергийг хувиргах айгу чадвартай байна. Тэг яг түрүүнээс хойш би жоохон өөртөөгөө холбоо яваад байгаа тий. Тэгэхээр миний хувьд гэхэд одоо жишээ нь би хагасаа өдөр дахиад нэг шинэ уншлага хийх юм шиг харагдаад байгаа байхгүй юу. Зүгээр ингээд тэгээд хилэнгүүд та нарт маань жишээ болоод арай ойлгомжтой очих болов гэж тэгж хэлээд байгаа шүү. За. Тийм тэр өдөр та нар маань юу сансан бодсон түүнийг ингээд сэтгэлчлэн бүтээн гэдэг байгаа байхгүй юу. Айгуу гоё энергитэй өдрөө та нар маань потенциал сайтай байна. Танд дутуу зүйл алга байна. Гэл цаанаасаа л ингээд нэг гоё тохироонд бүрдээд айгуу гоё юм хиймээр санагдчихсан бол тэрийг хийнэ гэдэг. Тэг ялангуяа юм чи нөө гараараа юм хийдэг, энергийн ажил хийдэг хүмүүст айгуух одоо илүү юм зохимжтой байгаад байдаг. Тэгэхээр барайч хүмүүс үйж болно тий. Барайч эсвэл одоо юм уурлаач дээл хувцас ойдог хүн ч юм уу. Ямар ч зэний гараараа зүйл юм хийдэг л хүн байх гэдэг байгаа байхгүй юу? Тийм. За бүтэнсийн өдөр болохоор 6-гийн зоос орж иржээ. За бүтэнсийн өдөр маань та нар гоё мөнгө олж магадгүй гэдэг байхгүй. Олж ч байхад ингээ нэг юм мөнгө орж ирэх гэдэг юм шиг харагдаад байна. Ялтчгүй. Хүнээс ингээ нэг юм авах хэрэгтэй байсан юм авахаар харагдаад байна. Та нар маань хүнд ингээ мөнгө зээлүүлсэн ч юм уу эсвэл ямар нэгэн материалын зүйл өгсөн байсан бол түүнийгээ буцааж авч байгаа. За мөн бас юу байж болно шүү. 6-гийн зоос чи ер нь л нөгөө юм юу байдаг штэ нэг буцалтгүйгээр орж ирж байгаа мөнгөийг хэлдэг байхгүй юу. Танаас ингээ буцааж авахгүйгээр ингээ зүгээр өгж байгаа зүйл. Тэгэхээр яг хаа хандив тусламж маягаар ч юм уу тий эсвэл ойр дотны ч хүн ч юм уу танд зүгээр гоё юм материалын зүйл өгөх баярлуулах энэ заавал их бага байх албагүй. Игчвэ багчвэ танд ингээ зүгээр нэг юм ингээ зүгээр өгөх гэдэг байгаа байхгүй юу. Нэг тийм л энерги айгүй их мэдрэгдэж байна. Гэхдээ энэ нь таны өөрийн чи өглөгч байдалтай холбоотой. Энд ингээд хязгааргүй 8 тоо орж ирсэн мод энд ч бас 8 тоо өөр 8 тоо байлаа. Өөр ч одоохондоо олоохгүй байна. Ямар ч лээсээ нэг юм хийсэн зүйлийнхаа үр шимийг хүртээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нь магадгүй тэр өдөр бүр заримынхаа нов зүгээр цалин нь орох байж болно тий. Тийм. Цалин орох эсвэл таны одоо урд нь хийсэн одоо тэр сайн үеийн чинь үр дүн танд ингэж ирж байгаа ч юм шиг тийм энерги мэдрэгдэж байна. За тэгвэл ерөнхий уур амьсгал 3-ын зоос. За бусдтай нэлийн хамтрах магадaltaй харагдаад байна. Баг хамт олон, ажлын хамт олон гэсэн зүйл чухал байна. Тэгэнгүүт бүтээлч байдлаас энэ дээр яригддаг байхгүй одоо энэ magician картын хагас өдрийн энерги. Тэгэхээр нэг юм ганцаараа биш ингээ бусдтай хамтраад бүтээл бүтээх гэсэн чутгах юм шиг тий. Бусдтай хамтрах нь энэ 7 хоног чухал байна гэж орж ирж байна. Бусдтай хамтрах мөн бусдтай хамтран одоо эсвэл таны хамтран ажиллагсад хамтрагч нар чинь чухал байна. За мөн энэ 7 хоногт илүү ажилдаа төвлөрнө гэсэн ерөнхий утгаараас харагдаж болохоор л юм л да тий. Та илүү ажилдаа төвлөрнө. Одоо нөгөө ялангуяа одоо энэ энергийн шалгалтаас ихсүүлэл тий амарч зугаалж ирсэн бол за одоо энэ 7 хоног бол нэлийн ажил хичээнгүү ажилдаа төвлөрсөн 7 хоног байх нь шүү гэдгийг эндээс харж болж байна. За арийнхын үзрийг харангууд 4 аяга юм л да. Тэгэхээр та нар минь нэг жоохон сүүлийн үед итгэхгүй болсон ч юм уу уйдцсан залхацсан юм энергитэйсэн бол энэ 7 хоногт бол айгу гоё олж орж ирэх гэдэг шүү. За танд айгу гоё санал орж ирнэ, боломж орж ирнэ. Хорвоо ертөнд таны одоо энэ амьдралыг аюу тийм өнгөлөг болгох зүйлийг энэ 7 хоногт өгөх гээд шүү. Тэгэхээр эргэн тойрныгоо сайн ажиглаарай. Ялангуяа найз нөхд хамтран ажиллах хэвээр холбоотойгоор гоё сайхан энерги орж ирэх гээд байна. Тийм тэгээ бас нэг өөрийгөө амраах нь аюу чухал байгаа. Өөрийгөө сайхан амрааж чадах юм бол аюу гоё ирчүүч орох гээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ амраах гингүүд бас нэг гоё барайнд орох бас байж болно. Яг нь би сүүлийн үед яг барайнд ормоор санагдаад байгаа байхгүй. Тэр маань л мэдрэгдлээ. За энэ 7 хоногт би Oracle карт ашиглахгүйгээр шууд Tarot картаасаа зөвлөгөө авъя гэж бодсон. За 2 дугаар группийн дээр маань сахиусууд энэ 7 хоногт ямар зөвлөгөө өгөх нэ? Ер нь бол 3-ыг л татвил гэж бодоод байгаа да.
За. За, тэгэнгүүт Page of Cups тэгснээр 10 аяга. Тэгээд Strength. За, хамгийн түрүүнд надад юу санагдсан гэхээр гэр бүлдээ заяа, гэр бүлдээ. За мөн гэр бүлийн ахмад гишүүдэд. За мөн одоо ажлын хамт олон гэхээр бас сонио. Хэрвээ та нарт ийм одоо гэр бүлээрээ хамтарч ажилладаг ч юм уу ийм хамаатан саднараа нийлж хийдэг зүйл байвал заяа. Одоо саяын дурдсан би юу гэсэн. Өөр хүүхэд гэр бүлийн ахмад настан за мөн хамтарч одоо бизнес хийдэг гэр бүлийн тийм хамаатан садны гишүүн ч юм уу тий. Тэр хүмүүстэй айгуу гоё тийм сэтгэл гаргаарай гэж зөвлөд байгаа юм шиг харагдлаа. За зүгээр дан ганц гэр бүлийн жишээгээр авчил та тий гэр бүлийнхэн гишүүдэд илүү анхаарал халамж сэтгэл гаргаарэ. За тэдэндээ хайртайгаа илэрхийлээрэ. Баярлалгаа илэрхийлээрэ ч гэдэг юм уу тий. Page of Cups-аар бол ялтчгүй ингээд өөрийгөө илэрхийлээрэ гэж хэлээд ах шиг байна. Тэгээд хөмсгөө зангидаад тахаас илүү инээмсэглэж, хайрлаж, инхрийлж зөөлөн байгаарай гэж сахиусууд нь зөвлөж байна. Тэгээд энэ Strength картаар харсан ч тэр ширүүлж болохгүй шүү л гэж хэлээд байна да янз нь. Та нар маань ер нь жоохон арслан гарч ирэх үедээ нэлээд архираад гараад ирдэг юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ байдал дээр та нар маань төвчээртэй байгаарэ л гэдэг юм болоо да. Ерөнхийдөө харахад бол. За тэгээд бас 10-ын зоос энэ хоёр маань ингээд харахаар нь штий. Яг тийм амтан орж ирээд их юм тий. Энд нохоо байна, энд арслан байна. Тэг үнэхээр мал ахуйтай ч юм уу эсвэл гэрийн тэжээвэр амтантай хүмүүс маань бас тэдгээртээ бас анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг бас хэлээд ах шиг байна. Одоо яадгийн ус цасанд оруулах ч юм уу хоол унданд нь анхаарах гэдэг юм уу? Энд бас нөө ороод ирсэн мэсэн шүү дээ. Энд дээр би бас нөө гэрийн тэжээвэр амтан гэж хэлчихсэн байна. Одоо нэг яг гэрийн тэжээвэр гэж хэлээг баг. Би нэг хөөрдөм хөөрхөн амтантай цагийг өнгөрөх ч юм уу гэж хэлжсэн. Тэгэхээр яг ингээд нөө дөрвөн сэлэнтэй ороод ирсэн чинь ингээ мал имлэг явах юм шиг нэг тиймэрхүү мэдрэмж бас ороод ирлээ. Өгөөд энэ тий угаасаа хүзрүүд маань яг тэгж өгөөд байгаа байхгүй мэдрэмж. Тий тэгээд энэ дээр бас уулны үзрийг харчлаа л да. Тэнгүүд хааны аяг байгааз энэ ардан дэвэл. Тэнгүүд яг энэ хоёрын надад жоохон энэ Strength карта базаад байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь та нар маань өөрсдийнхөө тэр нөгөө аратналаг шинж чанараа. Одоо нөгөө ухаан дутсан газар уур гарна гэдэг үг байдаг шүү дээ тий. Тэгэхээр аюу тийм хүлээцтэй ухаалаг зөөлөн байх хэрэгтэйг л сануулад байна. Тэгээ ингээд аюу ааштай хүмүүс юм бол эсвэл та нар ааштай ч юм уу эсвэл юм түргэн ууртай ч юм уу тий. Тэгээ дараа нь бодвол тэгээ тэрэндээ харамсдаг тий уурн гарсны дараа би ямар тэнэг үйлдэл хийчих вэ? Шаал хэрэггүй юм дээр ингээ ууралцсан байж тээ ч гэдэм үү. Иймэрхүү зүйл сүлд нь мэдрэх гээд байдаг гэж магадгүй. Уг нь бол та нар аюу тийм зөөлхөн хүмүүс ер нь бол юм хайрын энергиэр л хүмүүст хандж явах хэрэгтэй хүмүүс байна. Тэгээд хүмүүстэй харьцахдаа ялангуяа өөр хүүхэд болон энэ одоо өөрийгөө хамгаалах чадваргүй шүү дээ. Тэг хөрх юм амтантай харьцахтаа ч юм уу аюу тийм зөөлөн төвчээртэй ухаалаг байгаарай гэж хэлээд байгаа юм шиг л тэр талын мессежийг илүү хэлээд байна. Тэгээ гэр бүлтэй анхаараарай гэж. Тэгээд 10-ын зоос маань бас материалын байдлыг аюу гоё илэрхийлдэг карт шүү дээ. Та нарт маань бас энэ 7 хоногт мөнгө болон материалын байдлын ашиг орлого ч юм уу орж ирэх магадaltaй харагдаад байгаа. Ер нь энэ 6-гийн зоосоор харсан ч тэр. За зөвлөгөө нь юм байлаа. Ерөнхий төлөв нь юм байлаа. За ингээд 2 дугаар группийн маань уншлаа ингээд дуслаа. Та нарт маань таалагдах байх гэж найдаж байна. Таарсан таалагдсан бол лайк комент үлдээгээрэй. За мөн саба дараагүй юм уу эсвэл анх удаа үзэж байгаа ч юм уу те саба дараагүй үздэг хүмүүс маань subscribe-а дараад үзээрэй гэж хүсье. Тэгээд description хэсэг рүү орвол надаас одоо хувийн уншлагаа авах заавар нь байгаа.
яг ч бас заавар нь биш, надтай холбогдох линкүүд байгаа тий. Тэгэхээр үнэхээр хувийн уншлага авах сонирхолтой хүмүүс бас линкээр холбогдоод миний Facebook болон Instagram-аар надтай холбогдож болно. За ингээд та нартай шинэ 7 хоногт нь амжилт хүсье. Баяртай. За 3 дугаар группийнхан маань тавтаа морил та нар маань энэ хар чулууг сонгосон байгаа. За хар өнгө маань ерөнхийдөө хамгаалтыг илэрхийлдэг. За мөн үндэс хүрттэй холбогддог гэж үздэг. Би нэрээ өмнөх группүүд төр ерөөсөө хүрд яриаг юм байна тий. За. Тэгэхээр одоо хөл ч юм уу те хөл нуруу муурунд анхаарч байгаа хүмүүс үж магадгүй одоо авсаг хавцаана. Ер нь бол авсагнаас доошоо. Тиймэрхүү одоо хүрдийг хариуцах эрхтнүүдтэй анхаарал хандуулж байгааг гэж хэлэх гээд байгаа юм л да. Тийм байж магадгүй. Тийм үү хамгаалалт хийлгсэн хүмүүс үж магадгүй өөртөө ч юм уу эсвэл өөр хүнээр ч юм уу өөртөө ч юм уу те хамгаалалт хийлгсэн эсвэл хийлхийг хүсэж байгаа хүмүүс гэж болно. За би нэг өөрийгөө хамгаалах юмтай болъё доо ч гэдэг байгаа юм уу тий. Нэг иймэрхүү энергитэй байж магадгүй. За энэ сонголтын картаас хэдүүлээ энергийн шалгалтаа харна. За та нар дээр маань Shuffle Tarot-аас авахд биш тий. Хоёрын сэлмний одоо зураглал дээр хоёрын зоос орж ирсэн байна. За хоёрын зоос ингээд ороод ирэхээр хоёрын үзэр угаасаа л сонголттой холбогддог. Гэхдээ энэ дээр болохоор илүү юм бодит сонголт хийхэд танд ингээд тушаатай байгаа харагдаж байна тий. Тэгэхээр одоо ингээд хоёр материаллык зүйлээс та ингээд яг ингээд сонгох гэсэн чинь хин нэгэн болиулцсан л харагдаад байна л да. Одоо энэ та нар дээр ингээд магадгүй сонсонгууд инээд чинь ч хурж иж магадгүй. Яна тэгсэн штэ яг би ингээл энийг авах уу тэрийг авах уу гэд хэлжсэн чинь л одоо дүүн ч юм уу те хажууд нэжсэн хүн хинчээд тий. Наадахар яах гэдэг гэд ингээ явцсан юм шиг. Над бол шууд тийм юм айгу орж ирээд байгаа байхгүй юу. За тэгээд жижиг сажиг зүйлж болно, бүр том зүйлж болно те. Ялангуяа хоёрын зоос айгу тийм том материаллык зүйлийг хэлдэг байхгүй юу. Бүр одоо орон байр, ажлын байр, газар мазар ч юм уу тийм машин ч хийж болох юм бүр тэг нэг материаллык зүйл сонгоход нь л хин нэг нь л ингээд болиулцсан л харагдаад байна л та. За мөн эсрэгээр тэр хүн нь та өөрөө ч хийж болно. Та өөрийгөө ингээд нэг хязгаарлаад байгаа гэсэн утга бас байна л та. Тэг энэ нөө ингэртээ ингээд нэг гараа ингээд хэрэгсэлсэн байгаа маань бас та өөрийгөө хаахыг илэрхийлж идэг штеп. Тийм сонголтондоо гаццсан ч гэмээр юм уу? Сонголтондоо гаццсан байгаа. Нэг чөлөөтэй л байж чадахгүй байгаа энерги байгаа. Энэ угаасаа хүлэгдсэн. Тэгээ энэ нь гадны ч нөлөө байна. Таны өөрийн чинь дотроос ч бас юм өөрийгөө хаах, тусгаарлах хэрэгцээ шаардлага байгаа гэсэн утга бол харагдчихэл байна. Тэгээ энэ нь одоо танд яг ямар байдлаар нийцэх юм байгаа. Тэгээд сонсож байгаа хүмүүс маань илүү одоо үнэхээр таны байгаа нөхцөл байдалтай таарж байгаа юм шиг санагдвал та нар минь зөв группээ сонгож ээл гэж бодох нь шүү за. За бас заримынхаа хувьд ингээд нэг мөнгөний урсгал зогссон энерги бас мэдрэгдээд байна л да. Одоо энэ хоёрын зоос ч өөрөө ингээд нэг 8 тонны зурагтай байдаг шүү дээ. Тэг үндсэн зурагт дээр. Тэгэхээр ингээд урсж идэг юм чинь ингээд зогссон байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр мөнгөний урсгал зогссон гэсэн энерги бас энд харагдаж байна. За, даваагаас 8 гараг хүртэл. Эхний өдөр, нэгд өдөр бол Magician карт гарсан. За, ер нь ажиглангууд байна шүү дээ. 1 2 3 4 Magician-ы саваатай нэгээд 5 саваа байгаа байхгүй юу. Тэгэхээр аюу ирч хүчтэй 7 хоног болох гээд байна. Маш ирч хүчтэй. Ийш тийшээ явсан, аялсан. За тэгээд тэр аяллахаа зураг өдрийг постлсон ч гэдэм үү те. Үнэхээр аяллаа энерги бол аюу орж ирж байна. За даваа гарагт бол мэдээж маш бүтээлч байна. Magician картны маань одоо гол төлөөлөл бол бүтээлч энерги те. Тэгэхээр та нар маань даваа гарагт бол ингээл сансан бодсон зүйлээ сэтгэлчлэн бүтээн, сансан бодсон зүйлээ өөрөө ингээд өөрхөн гараараа урлан бүтээн биетэй зүйл гарт харагдаж нүдэнд одоо гарт баригдаж нүдэнд харагдах үс зүйл болгоод байгаа байхгүй юу. За ийм байна. Тэгэхээр ер нь бол Magician тийм гараараа юм хийдэг хүмүүстээр илүү их гарч ирээд идэг. Гараараа одоо юм зурдаг ч юм уу, уралдаг ч юм уу, бичдэг ч юм уу.
За бүр барайч байж болно. Гартаа энергтэй үнч хийж болно. Энэ тал дээр айгүй мундаг байх нэ. За тэгээ magician ч өөрөө дагаад эд баялаг бас байдаг. Таны энэ бүтээлч байдал танд элбэг байдлыг авчирдаг гэсэн утга бол энд харагдаж байна. За хоёр дахь өдөр болохоор хоёрын сава. Яг юм та нар нэг юм сонголт байгаад байгаа юм шиг харагдаад байна. Нэг юмнаас сонгох гээд л байгаа энергтэй. Одоо энэ 7-гийн аягийг харсан ч тэр хоёрын сава тэгээд энергийн шалгалт дээр ч гэсэн хоёрын зоос байсан. Тэгэхээр нэг юм ямар нэг юм сонгох гээд байгаа гэсэн утга бол эндээс харагдана. Сонголттой тулна. За мөн та нар маань өөрсдийгөө одоо энэ өдөр хоёр дахь өдөр ялангуяа те шин зүйлд сорих магадaltaй гэж харагдаж байна. Шин зүйлд сорно. За тэнгууд ингээд дараагийнхаа өдрийн энергийг харангуй та нар маань ингээ аялал төлөвлөж иж магадгүй хоёр дахь өдөр. За ийшээ явдаг ч юм уу тийшээ явдаг ч юм уу гэдгийг хоёр дахь өдөр төлөвлөөл тэгэл явчих гэж байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй. Гэхдээ энэ их урт хугацааны аялал биш юм шиг байна. Ганц 2 өдрийн ч юм уу те. Тэгж харагдаж байна. За аялал бишээ гэвэл та нар маань нэлийн одоо энэ шинэ 7 хоногоо төлөвлөх гээд байгаа мó эсвэл одоо ер нь энэ 100-ыг төлөвлөх гээд байгаа ч юм шиг энэ төлөвлөх гэсэн утга бол байгаад байна. Тийм төлөвлөгөө боловсруулах юм уу да. За 3 дахь өдөр болохоор Queen of Wands савааны хатан. Маш өөртөө итгэлтэй, галтаа цогтой, эрч хүчтэй өдөр байна. За мөн одоо та нар эсвэл ийм сошиалор ажил хийдэг хүмүүс үж магадгүй. Одоо яад энэ хоёр талын үзрэг харахаар эсвэл ингээл гадаадаас юм захиалаад ингээд хүмүүст борлуулдаг ч юм уу. Нэг тиймэрхүү энергтэй ч юм шиг бас харагдаад байгаа байхгүй. Аялал биш байл гэхэд. Хэрвээ аялалтайгаа уялдуулах юм бол та нар маань гоё ингээ аялалж аваад гоё мой зураг даруулаад тэр өдөр гоё сошиал дэйгүү гоё өөрхөн гоё гарсан зургийг ч юм уу тиймэрхүү зүйл хийх магадaltaй бас харагдаад байна. Айгүй итгэвтэй, гал цогтой гоё өдөр байна. Гол нь өөртөө айгүй итгэлтэй, гадаад үзэмж тэр өдөр айгүй гоё ярагдаж магадгүй. Гоё хувцас тааруулаа өмссөн ч юм уу гоё үсээдсэн, нүр айгүй гоё хитаахан бодцсон, тэгээ айгүй зурган дээр хөөрхөн гараал тийм энерги мэдрэгдлээ. За 4 дахь өдөр дээр мөн л 3-ын сава. 3-ын сава бол Аз одоо ивэлтэй Аз ивэл ирээдүй таныг ивэж байгааг илэрхийлнэ. За мөн шууд утгаараа бол аяллыг илэрхийлж идэг. Тэгээд 3 гэдэг тоо маань өөрөө бас бүтээлч байдлыг илэрхийлнэ. Тэс хавааны өдөр чи өөрөө ирч хүчийн нэрг. Тэгэхээр 3 дахь өдөр нэг юм аялагч. Ялчгүй л аяллаа энерги орж ирээд энэ да нэг юм далаа тэнгистэй орон руу аялах гээд байгаа юм шиг л. За бүр гадагшаа биш юм а гэхэд одоо улс дотроо ус ихтэй газар очих ч юм уу. За бас зүгээр одоо арай энгийн утгаараа гэх юм бол 4 дахь өдөр та амьдралд маш юм талархсан, хайрлсан. Магадгүй та өглөө сэрэл ямар гоё нар вэ гээл одоо яг энэ зургал дээр шигтэй ингээд өглөө нарнаас ирч хүч энерги аваад би одоо бараг л энэ оронд ингэж төрөөд ийм сайхан амьдарч байгаа маань ямар их сайхан хувь зохиол вэ ч гэдэг юм ингээд амьдралтай айгу хайртай, аз жаргалтай, талархалтай байгаа энергийг мэдрэхээр харагдаж байна. Тэр өдрийн энерги нь. За 5 дахь өдөр болохоор 10-ын зоос орж ирсэн. 5 дахь өдөр нэлээд олуулаа цагийг өнгөрөөж магадгүй гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа ингээд нэлээд олуулаа бужигнсан энергтэй байна. За мөн заримынхаа хувьд бол гэр бүлийнхэнтэйгээ удаан уулзааг байж байгаад одоо хамт уулзаж хоол унданд ордог ч юм уу. Эсвэл гэртээ гоё хоол унд хийж бусд хүмүүсийг уурах ч юм уу тиймэрхүү энергтэй. За тэгээд мөн арай нэг өөр утгаараа болохоор тэр өдөр та нарт мэдээж материаллык болон санхүүгийн ээлтэй сайн мэдээ ирэх магадaltaй харагдаад байна. Ашиг орлого орж ирж магадгүй. За хагас өдөр болохоор Ace of Wands. Хагас өдөр та маш дуртай зүйлээ хийх боломжтой харагдаж байна. Дуртай зүйлээ. Спортлог зүйл үеж болно, спорт үеж болно, эсвэл одоо та нар бичиж зурах дуртай хүмүүс байна уу?
За энэ хосын харилцааг ч илэрхийлж болно. Нэг юм ямар ч байсан таны их дуртай зүйлээ хийх гээд байна да тэр өдөр. Биеийн ирчүүч бол сайн байна. За бүтэнсээ өдөр болохоор 7-гийн аяга. За бүтэнсээ өдөр яг үнэхээр ийм олон сонголт үүсч магадгүй юм та нар гаднаас ч юм уу эсвэл та өөрийнхөө дотроос ингээд баахан сонголт үүсгэж магадгүй өөртөө. Одоо яг сонголт ч ихэд тааш юм дээ. Төлөвлөгөө ч юм уу ингэн тэгэн ингэн гэл баахан юм ингээд бодцсон. Гэхдээ яг энээсээ яг нэг юм уу хоёрын л барьж авч ихгүй бол зүгээр алийг ч хийсэн юмгүй тэр өдөр өнгөрчиж магадгүй бодсоор байгаа. За мөн давхар нэг юу байж болно. Айгу мөрөөдөмтгий өдөр байж бол тэр өдөр та нар маань айгу их юм мөрөөдөөл одоо ирээдүйд жоох юм ер нь бол жоох юм боломжгүй зүйлийг мөрөөдөх гэх юм уу та жоохон фантастик уран зөгнөлт кино шиг зүйл мөрөөдөх ч юм уу тийм байж магадгүй. Гэхдээ яг үндсэн зураглалаараа үндсэн утгаараа бол ялчгүй бодолтой төрхөл байх гэдэг. Хитрхи одоо өөртөө олон зорилго тавиал тэр дундаасаа ингээд яг аль нь зөв бэ, алийн сонгож хийх вэ гэдэг дээр ингээд эргэлцээр хагаад тэр өдрийг өнгөрөөчих үедээ. Тийм учраас хамгийн бодит боломжтой, хурдан биелэх боломжтой зүйлээ шүүрж аваад хийсэн дээр шүү гэсэн иймэрхүү харагдаж байна. За бас нэг талаасаа жоохон шуналыг илэрхийлнэ л дээ. Ингээд энийг ч амаар, тэрийг ч амаар санагдал байх тиймэрхүү. За, ерөнхий энергиэрээ болохоор High Priestess гарч ирсэн. Ерөнхийдөө бол та нар маань энэ 7 хоногт аягүй зүүн совин сайтай байна. Тийм, хардан ч гэсэн аягны хаан байна. Аягүй зүүн совин сайтай байна. Мэдрэмжээ нэлийн сонсож чадах юм бол зөв шийдвэрийг гаргаж чадна л гэдэг. Мэдрэмж зүүн совин за бүр зүүдээ ч гэсэн анхаарахад бас гэмгүй. Ер нь бол зүүн совингоо сонсож чаднаа. Чадж байгаа учраас айгүй гоё байгаад байна л да энд. Ирчүүж энд яг бүтэнсэн өдрөл нэг жоохон төөрөлтгөөд нэг манан буданд байгаад байгаа юм шиг л энергитэй байна. Тэгэхээр та нар минь зүүн совингоо сайн сонсоорой. За тэгээ энэ 7 хоногт ялангуяа бас одоо High Priestess чинь тийм утга байдаг шүү дээ. Нөгөө юм сонирхолтой зүйл сонирхох. Хүн бүрийн татагдаад идэггүй зүйлийг сонирхож эхлэх ч юм уу те. Нэг тиймэрхүү одоо даалт ертөнцид татагдтал гэж ойлгож болно л доо. Тэгээд өөрийнхөө эсвэл зүүн совинг одоо хөгжүүлэх, турших ч үт юм уу. Би өөр нь хэр зүүн совинтай ингэдгийг ингээд мэдхийг хүсч хөгжүүлэх гэж оролдож магадгүй харагдчихэв. За энэ удаад би Oracle картгүйгээр зүгээр тарат картаасаа та нартай зөвлөгөө татаж өгнө. За энэ 7 хоногт сахиусууд нь ямар зөвлөгөө өгөх вэ? 3 дугаар группийн сахиусуудаас нь ямар зөвлөгөө өгөх вэ? Ямар сони ерөнхийдөө энэ strength card бол 1 2 3 баг дарааллаа шахуу гарчлаа шүү. Одоо тэгэхээр цаанаасаа нэг юм төвчээртэй байх л үе шаардагдчихлаа юм байна л да. Одоо тэг яг би бол үнэхээр астрологийг сайн мэдгүй. Тэгтээ астрологи энтертэйгээ л холбоотой байгаа бах. Тэр одоо олон гариг иргэсийн байрлалаас хамаарат хүмүүсийн сэтгэл зүйд ерөнхийд нь ингээ маасаараа ингээ нөлөөлөд идэг юм шиг байгаа. Тэгэхээр 3 группийн төвшин ингээ зөвлөгөө нь strength дээр орж ирж ийн гэхээр төвчээр шаардсан л зүйл болох гээд байна да. Ингээд ямар нэгэн тийм гинтийн үйл явдал ч юм уу таны юм төвчээрийг шаардсан л сорил бэрхшээл тулгарч магадгүй сорилт. Энэ дээр л айгүй тийм нэг сайхан хүлээцтэй байгаа, төвчээртэй байгаа л даваад гарах хэрэгтэй байна л гэдэг шүү. За. Аливаа зүйлийг хүчээр биш, ивээр хайраар шийдээрэй. Яг хажууд нь Page of Cups байгаа. Тэгэхээр илүү романтик байгаарай л гэдэг. Аливаа зүйлийг нэг жоохон сериосны биш хөнгөн хүлээж авах хэрэгтэй. Гинэн цайлган байх хэрэгтэй байгаа тийм. За. Тэр зөвлөгөөг хэлж байна. За тэгээ Ace of Pentacles. Энэ үзрийн би Ace of Pentacles-ыг харахаар яг мэдээж энэ шинэ боломж гэдэг утга байгаа л да. Энэ 7 хоногт бол таны одоо амьдралд тий цаашид ингээд
үржээд хөгжөөд явах боломжтой юм шинэ боломж орж ирэх нэ. Энэ нь магадгүй энэ хагас өдрийн энэ Ace of Wands гэж болно. За би энэ дээр бол зөвхөн одоо дуртай зүйлээ хийнэ гэж тайлбарлагдсан л та. Тэнгүүд 2 Ace ороод ирнэ гэдэг маань. Тэгээ энд та нар маань эргэлзээд эхэлчихэж байгаа байхгүй. Энэ боломжтой холбоотойгоор 7-г аяга. Тэгэхээр ямар ч нэг боломж орж ирэх гэдэг энийг шүүрж авч чадах юм бол айгүй зүгээр биш үү за. Энийг цаашдаа ингээд үржүүлээд хөгжүүлээд явал танд маш их ашигтай. Мөнгө санхүү, ажил хэрэг, эрүүл мэнд дээр чинь эерэг үр дүн үзүүлэхээр нэг юм боломж орж ирэх гээд байна. Тэгэхээр яг хуу энэ 7 хоногт шинээр орж ирэх боломж нь өөрөө илүү хэрэгтэй байгаа даа. Тэгвэл өмнө нь бас танд өөр олон сонголтууд бас байх магадaltaй байгаа байхгүй. Тэгэхээр энэ 7 хоногт орж ирэх боломж нь илүү өгөөжтэй юм болоо да гэмээр биш үү. За энэ угаасаа таны дуртай зүйл байгаа даа. Тэгээ энэ нь ажилчж болно. Мөнгө санхүүгийн хувьд мөнгө санхүү ажил карьерийн төстэй шүү дээ. Тэгээ мөн эрүүл мэндтэй ч холбоотой байж болно шүү. За эрүүл мэндийг чинь сайжруулах ямар нэгэн зүйл болох гээд байна. Орж ирэх гээд байна. Тэгээ энэ тал дээр зүүн савнгаа аягүй сайн сонсороо чагнаарай. Тэгээ яг хай priestess дээр ялчгүй анар жимс байдаг нь эмэгтэйчүүдийн эрүүл мэнд энтрийг бас хэлэх гээд байдаг нөхөн үрчгүй ч юм уу одоо ялангуяа бүр нэг хүүхдтэй болох гээд байгаа хүмүүст бас нэлээд хамааралтай байж магадгүй шүү за. Хүүхдтэй болох гээд болж чадахгүй байгаа ч юм уу хүүхдтэй болохыг хүсэж байгаа. Энэ тал дээр л нэг юм ээлтэй мэдээ орж ирэх гээд байгаа юм шиг бас харагдлаа. За тэгээд энэ хөзрийн зураглал дээр бас надад ингээд юу нь илүү орж ирээд идэг вэ гэхээр шүү дээ. Та нар маань сахиусуудаа талархлаа илэрхийлээрээ. Та нарыг харсан даасан тэнгэрүүд нь ингээд хажууд нь байнга харж хандаад шинэ боломжийг өгөөд ингээд ер нь л айгүй юмгээ кэрлдэг байгаа даа байхгүй юу. Тэгэхээр тэд нартай одоо энэ аяганд сүүгээд өгсөн байгаа нь надад тийм мэдрэмж өгөөд тийм л та. Сахиусуудаа талархлаа илэрхийлээрээ за. За тэгээд Page of Cups ч өөрөө танд угаасаа ажлын санал ч юм уу хайр дурлалын санал эрхийг бас хилжиж болдог штэ. Тэгээд энд яг энэ ялчгүй 2 боломж карттайгаас уялдаад байгаа. Тэгээд би болохоор илүүтэй ерөнхийдөө зөвлөгөө гэдэг талаас нь бол та нарын маань илүү ийм нээлттэй, сэтгэлийн нээлттэй хөнгөн эерэг байгаарэ гэж сахиусууд нь зөвлөд байна гэж хараад байна. Тэгээд нөгөө зөөлөн аргаар гээ хилцэн те. За энийг давтаж хэлээд яах вэ тийм ээ. За. Вау, энэ хараа. Улан дээр нь бас 10-ын зоос давхацж орж ирсэн шүү дээ. 10-ын зоос. За бас энэ юу байж болно? 10-ын зоос давхцаж орж ирнэ гэдэг чинь за гэр бүлийнхэндээ нэлээд анхаарал хандуулахыг бас зөвлөж байгаа те. Давхар нэг талаасаа гэр бүлийнхэндээ. За мөн энэ гэр бүлийн ард нь King of Wands үгүй King of Swords байгаа байхгүй юу? Гэр бүлийн чинь нэг юм танд нэг юм одоо юу гэх юм дээ. Хайрн дотроо халан гаднаа нэг юм хүн байдаг штэ. Тэр хүнд жоохон анхаарал хандуул гээд байгаа юм шиг санагдлаа. Ер нь эрэгтэйлэг нэрхтэй те. Эмэгтэй хүн ч гэж болно, эрэгтэй хүн ч гэж болно л доо. Тийм жоохон ширүүн дойрон ч юм уу те. Гаднаас ингээ харахаар жоохон сүрдмээр ч юм шиг харагддаг. Тэгтэл энэ хүн айгүй тийм хайрн дотроо халан гаднаа нэг юм хүн байх гэдэг байгаа байхгүй юу? Магадгүй энэ хүнээс шалтгаалаад энэ мөнгө санхүүтэй холбоотой эерэг мэдээ эрхийг ч бас хилжиж болно. За тэгээ бас зөвлөгөө гэдэг талаас харахаар заримх нь хувьд мэдээ сая одоо ингээ гэр бүлтэй холбоотой гишүүнтэй ингээ холбоо тайлбарлалчлаа л да тий. Тэнгүүд бас заримх нь болохоор ажил хэрэг ч юм уу мөнгө санхүүтэй холбоотой асуудал дээр илүү зүрхээрээ биш тархиараа шийдвэр гаргаарай гэж зөвлөж байна. Одоо юу гэдэг чинь яг энэ нь бол ингээ нөгөө гэр бүлийн бизнес гэдэг дээр ингээд айгүй одоо илүү нийлэмжтэй гарч ирдэг карт л та 10-ын зоос ч өөрөө. Тэгэхээр ингээд гэр бүлийн бизнес байлаагээ бодъё л доо. Ах トゥ хамаатан саднараа нийлж идэг. За тэрэн дээр яах нь вэ? Ер нь бол жоохон ажил амьдралаа ялгаараа гэж байгаа юм шиг л нэг юм зөвлөгөөл орж ирээд байна л та. Илүү логиктойгоор сэтгэл хөдлөлөө хойш нь тавиад
энэ минь тэр минь гэж өрөвдөх биш болчиход байгаа байхгүй юу. Ажлыг ийм ажил хэрэгч байлгаарай гэж зөвлөд байгаа юм шиг бас санагдлаа. За ингээд 3 дугаар группийнхны маань шинэ 7 өдрийн уншлага нь ингээд дууслаа. За тэгээ та нарт маань таалагдах бол лайк, комент үлдээгээрэй. За мөн subscribe-а дараагүй үздэг ч юм уу эсвэл анх удаа миний видеог үзэж байгаа хүмүүст маань үнэхээр миний видео таалагдсан бол та нар маань цаашдаа үзхийг хүсвэл subscribe-а дараарай гэж хүсье. За тэгээд эцэст нь гэж хэлэхэд хувийн уншлага авахын тулд та нар маань хэрвээ хувийн уншлага авахыг хүсвэл та нар маань description буюу тайлбар хэсэгт байрлах миний сошиал хаягуудаар надтай холбогдож болно шүү. За ингээд шинэ 7 өнөخت амжилт хүсье, баяртай. За 4-р группийнхан байна. Уншлагандаа тавтай байрал. За та нар маань энэ ногоон чулууг сонгосон байгаа. За ногоон чулуу чинь зүрхэн үрдтэй холбогддог. За тэгэхээр яг хосын харилцааны асуудал байгаа юм болов. За мөн төрсөн аав, ээж, ах トゥ үр хүүхэдтэй холбоотой. Ер нь зүрхэн үрд чинь ойрын хүмүүстэй холбоотой асуудал дээр яригдана. За мөн шууд утгаараа зүрхний эрүүл мэндтэй холбоотой асуудал байж болно. Энэ заавал та өөрөө байхаас салбаргүй өөр хэнийг ч юм уу те. Энд чинь энергийн шалгалт шүү. За тэгээ ногоон өнгө чинь бас нэг талаас аягүй тийм тайвширлыг биелэгддэг тийм ээ. Тэгэхээр ерөөхдөө жоохон тайван байгаа хүмүүс гэж магадгүй гэж санагдлаа. За тэгээ зүрхэн үрдэн нээлттэй хүн бол одоо бусдыг нөхцөлгүй хайрлана те. За энд энергийн шалгалт дээр гарч ирж ийн гэхээр сонгогдсон байна гэхээр яг зүрхэн үрдэн дээр жоохон асуудал байгаад байна. Нээлттэй гэхээс илүү хаалттай гэж магадгүй шүү. За тэгэхээр ирэхээр яг бусдыг сайхан ингээд нэг юм харилж чадахгүй байх ч юм уу, бусдад нээлттэй байж чадахгүй байгаад гэж магадгүй та нарын одоогийн байгаа нөхцөл байдал. За энэ сонголтын карт бол энергийн шалгалт бас болж байгаа. За тэнгууд энд Shuffle Tarot-ийн Knight of Swords буюу сэлэмний жанжин дээр яг нь одоо юу хэний жанжины зоосны энерги орж ирсэн байна. Тэгсэн чинь ингэсэн шүү дээ. Та нар дээр бас энэ хараа жанжины зоос, жанжины сэлэм хоёулаа гарч ирсэн 7 өдрийн энергитэй. Ер нь бол энэ хоёрын холимог гараад ирж байгаа хгүй энергийн шалгалт дээр. Энэ нь хурдан, энэ нь удаан. За тэгэнгүүт штэ та нар маань үндсэн үзэр маань сэлэмний жанжин учраас та нар маань ер нь юм дайчин, шаргуу, хурдтай ер нь ингээ альва зүйлийг хүлээдэггүй шууд дайраад ордог хүн байгаа даахгүй. Тэгтээ ягаад ч юм та нарт одоо сүүлийн үед илүү хүлээх, нухацтай байх жоо удаашрах хэрэгцээ гарсан юм болов уу гэж хамгийн түрүү тийг санагдлаа. Тийм ямар ч лсэн та нэг амар ийм дайчин шаргуу хурдтай хүн чинь одоогийн нөхцөл байдалд бол нэлээм удаашрсан байгаа л гэдэг. Тэг яг жанжины зоосны энерги маань өөрөө жоохон тийм гацалтай энерги хэлнэ л дээ. Гаццсан байгаа. Тиймээ энэ нь бүр ингээ яг ингээд бүр зогсцсон гэсэн үг бол биш. Тодорхой хэмжээнд үр дүн явж л байгаа. Та яг тэрийг жоохон анзаарахгүй ч магадгүй. Яг нөгөө юм цагийн зүй ч юм уу эсвэл ингээд цэцэг ингээд дэлгэрж байгаа нь шууд ингээд амар хурд ингээд харагддаггүй шүү дээ тий. Яг ингээд бичлэг хийгээд хурдсгал угаасаа явж байгаа нь ингээд харагдана. Явж байгаа нь ингээ мэдэгддэг шүү дээ. Эсвэл цэцэг дэлгэрж байгаа нь ингээ хурдтайгаар харагддаг шиг яг нэг тиймэрхүү үйл явц явагдаад байгаа юм байна л да. Тэг яг тэр нь болохоор та нарт жоо мэдэгдэхгүй гэж магадгүй. Тэгэхээр яг ерөнхийдөө үр дүн байхгүй байгаа юм шиг мэдрэмж юм төрөөд байгаа юм болов. Ажилч бай, амьдралч бай. Аль нь дээр нь ч үж магадгүй та нарын. За, энергийн шалгалт дээр юм бэ. За, тэнгүүд даваагаас 8 гараг хүртэл. Та нар дээр сэлэмний энерги айгүйх орж ирсэн. 4 байна. Тийм ээ. Тэгээд харахаар савааны энерги бас байхгүй юм тий. Энийний харж өгөх. Сава байхгүй. За сава байхгүй нэхэр та нар маань энэ 7 хоногт нэг жоохон юу байх гэдэг шүү. Урам зориггүй ч гэх юм уу тий. Ирч хүчгүй байх гэдэг талтай байна. Тэгэхээр энэ тал дээр бас анхаарч арай.
өөрийнхөө биеийн эрч хүч, эрүүл мэнд те яг эрүүл мэнд гэхээс л биеийн эрч хүчээ ингээд сэргээх тал дээр амин дэм хэрэгэлдэг юм уу те. Их тийм савааны энерги жоохон тутан. Тэгээ урам зориг бас байхгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр өөрийгөө сэтэлжүүлэх, тэгэхээр нэг урам зориг орохын тулд хүн яах юм гэхээр хэрвээ мэддэг болцсон бол би инкээрэл нэг юм урам ороо авчдаг да, нэг ирч хүч ороо авчдаг да гэд нэг арга байгаа бол тэрийг бас энэ 7 хоногт хэрэгжүүлээрэй гэж за төрүүлээд ямарсан зөвлөжээ. Гэхдээ уг нь бол зөвлөгөө сүлдэн татна. За нэгд өдөр болохоор 7-гийн аяг байна. За энэ өдөр бол нэлээд төөрөлцөн энергитэй байхаар харагдаж байна. Та нар маань олон сонголтод дундаа төөрөх ч юм уу эсвэл өөрийнхөө зохиосон тэр одоо зорилтын дундаа төөрөх ч юм уу те нэг иймэрхүү энергитэй байна. За тэгвэл эн чинь зөвхөн нэг өдрийн энерги учраас та нар маань магадгүй өглөө босоод за яста ингэн тэгнэ гэл ингээл амар фантастикаар яг чадах юм шиг айгүй олон юм лист үүсгэж магадгүй. Тэнгүүд яг цагаа тулаад ирсэн чинь алийг ч хийсэн юмгүй болчихгүй дээ. Тийм учраас эн чинь бас давхар зөвлөгөөтэй. Тийм болохоор та нар маань нэг өдрийг нэг үр дүнгүй зүгээр нэг юм хийсвэр өнгөрөөхийг хүсэхгүй байгаа бол бодтой үр дүн хурдан мэдэгдэх тэр сонголтоо тэр зорилгоо илүү барьж авахыг хичээгээрэй за. За тийм байна. За 2 дахь өдөр дээр 9-ийн сэлэм. 9-ийн сэлэм яг жоохон стрессийг илэрхийлнэ л дээ. 9-ийн сэлэм. Юу ингэ харж чараа 9-ийн сэлэм, 8-ийн сэлэм, 7-гийн сэлэм ингээ буурсан байна. Ямар ч сан таны ингээ бодолт ингээ таныг төөрөлдүүлээд байгаа ч юм уу, стресстүүлээд байгаа зүйл ямар ч сан 7 хоногийн туршид ямар ч ингээл буурах нэ. Та яаж юм ингээл маш их зүйл бодоод байна. Тэгээд ингээд бодоод яг ингээ эцсийн шийдвэр гаргаж чадахгүй юу үнэн юу зөв ч юм уу тэр тал дээр нэг юм шийдэл төрж чадахгүй байгаа энергитэй. Тэгтээ 7 хоногийн сүүлээр бол гайг болоод ирж байна. 2 дахь өдөр 9-ийн сэлэм гэдэг чинь яг түрүүн стресстэй гэлцэнтэй стресстэй байж болно. Нэлийн стресстэй гадны хүчин зүйлээс шалтгаалаад. За мөн тэр өдөр өмнөх өдөр нь ч юм уу хар дарсан юм уу эсвэл нойргүй хансноос шалтгаалаад нэг жоохон тиймэрхүү байж магадгүй шүү за. Энэ 9-ийн сэлэмж ялчгүй нойртой холбогдоод идэв. Нойр дутуу байснаас үүдээд хүн чинь нойрон дутуу болохоор нэг айгүй стресстэй ааш муутай байдэн штий. Нэг тиймэрхүү байж магадгүй харагдлаа. Тэгээд ингээд харахаар яг нүрээ дараад ингээ уйлцсан байгаа нь. Яг би энэ нэг түрүү энэ чулуун дээр нэг зүрхэн үрж ярьсан гал холбогдох гээд байна л да. Зүрхэн үрдэн дээр ямар нэгэн асуудал гарсан бол яг шүн мөн унтахад ингээд зүрхчин дэлсэх ч юм уу, хатгуулах ч юм уу, эсвэл ингээд шалтгаангүйгээр айж түгшээд байгаа юм шиг мэдрэмж төрөх ч юм уу. Нэг тиймэрхүү зүйл бас байж магадгүй. За тэгээд 9-ийн сэлэм дээр чинь үзэл бодол тулгах гэсэн утга бол байдаг. Та өөрөө тулах гээд байна уу, эсвэл хин нэгэн танд үзэл бодлоо тулах гээд байна уу гэмээр ийм энерги байна. Тэгээд яг 9-ийн сэлбэний тэр бусдад үзэл бодлоо тулгах гэдэг энерги нь жоохон засахад жоохон хэцүү юм шиг санагддаг. Ер нь ингээд олон хүнд уншлага хийж өгж явахад яг ийм 9-ийн сэлбэний энергитэй хүн бол ингээд хүний үг авахтаа айгу таарав байдаг. Тэгэхээр энэ тал дээр та нар өөрсдөө үнэхээр тэр хүн нь бол нэг жоохон өөртөө анализ хийгээрэй. Магадгүй таны ингээ айц төгшөөрт оруулаад байгаа ч юм уу эсвэл стресстүүлээд байгаа шалтгаан нь таны өөрийн тэр зан юм биш бидтэй гэдэг дээр бас нэг жоохон шударгаар өөртөө одоо дүн шинжилгээ хийгэрэй гэх юм уу да. Тиймэрхүү зүйл хэлмээр санагдлаа. За 3 дахь өдөр дээр Knight of Pentacles зоосны жанжан. За энэ өдөр бол нэлийн удаашралтай өдөр байна. Тэгтээ эерэг шүү. За ямар ч л байсан тэр өдөр та одоо ямар нэгэн зүйл ихлүүлсэн ч бай, яасан ч бай тий. Үйл явц нь удаан боловч үр дүн сайтай байна. Ямар ч сан өдрийн төгсгөл гэхэд та нар маань
олон зүйл хийгээ бүтээсэн байх болно. Тэгээ гол нь яг тэрийг жоохон анзаарахгүй байж магадгүй гэсэн утга байдаг байхгүй юу? За. Тэгээ яг энэ өмнөх өдрийн энергитэй ингээ харьцуулаад харангууд байна шүү дээ. Та нар ер нь жоох юм юмыг ингээд мөн 100% хийх гэдэг хүмүүс юм шиг байна. Нэг жоохон өөдөө байх бол зүгээр шүү дээ. Тэнгүүд нэг тийм байхыг хүртэл төвчж чаддаг юм уу та? Нөгөө жоохон OCD гэдэг тиймэрхүү юмны энерги жоохон мэдрэгдээд шүү заа. Тэгэхээр жоохон болох ч юм уу, жоохон алдаад дутагдал байхад зүгээр штэ л гэмээр юм байна. Нөгөө бүх юмыг 100% хийх гээд байгаагаас болоод та нар өөрөө өөрсдөө жоохон стресстүүлээд идэх юм болоо да. За 4-р өдөр 8-ын сэлэм. За 4-р өдөр та нар маань ингээл бодит бус зүйлийг бодоол ингээд ургуулж бодоол сайхан өөрсдөө бас зовох нэ гэж л харагдлаа да. Бодит бус зүйлийг ингээд бодох, ургуулan бодох. За энэ нь магадгүй тань нарт минь одоо хостой хүмүүст бол хардл дүүсгэж магадгүй өөрсдөө ингээд ургуулж бодчихоо тэрэндээ итгээд уурлаад ах ч юм уу. Тиймэрхүү зүйл бас байж магадгүй харагдлаа. За мөн энэ өдөр та нар маань заримын хувьд бол ийм байж магадгүй шүү. Ингээд ямар нэг зүйл ингээд хийх гээд яг ингээд эхлэх гэснээр одоо юу гэдэг чинь дотроо ингээд баахын бодсоор агаад за яста худлаа минь бүтэхгүй юм боли гээд ингээд болчих гээд ах магадaltaй гэж орж ирж байна. Гэхдээ яг уг нь л бодоод суухаасаа илүү те баахан эртэл тооцоолоо суухаасаа илүү уг нь үйлдэл хийвэл зүгээр гэсэн утга байгаа байхгүй юу? Хинч таныг нэг бодит амьдрал дээр ингээ хүлцсэн юм байхгүй таал өөрийгөө бодлороо хүлчээд байгаа байхгүй юу? Энд ингээд юу ч ямар ч утас уяа байхгүй гоос тээ. Тийм жоохон их юм бодох гээд л байх юм шиг байна. Гэтэ бодит бус жоохон хийсвэр зүйл. Ер нь 7-гийн аяга 8-ын сэлэм 2-ыг ингээ харангуй жоохон тиймэрхүү энерги байш шүү. За энэ 7 хоног төр. За тэгсэн чинь гэхдээ сайн тал нь нөгөө стресс, бухимдал ч юм уу тийм overthinking болоод байгаа зүйл чинь ингээ буурж орж ирээд байгаа байхгүй юу? Харин энэ аягны сэтгэл хөдлөлтөй холбоотой зүйл чинь болохоор сайжирч орж ирээд байгаа. 7-гийн аяга аль нь зөв бэ? Аль нь миний хүсэж исэн юм бэ гэдээ эргэлзээдсэн бол энд хүслээ ойлгож байгаа юм шиг харагдаад байгаа. 5 дахь өдөр 9-ийн аяга гоё карт гарцсан. За 5 дахь өдөр та нар юм байна. Айгуу гоё юм хүсэж явдаг байсан зүйл чинь биелэх гээд юм. Хүсэл чинь биелнэ. Тэгэд энэ хүсэл нь биелснээр та нар маань үнэхээр юм одоо бүр ингээд элбэг дэлбэг байдлыг мэдрэх гээд байгаа байхгүй юу? Үнэхээр элбэг дэлбэг биш байсан ч гэсэн юм сэтгэлээрээ юм айгу тийм одоо цатгалан гэх юм уу? Дүүрэн танд бүх зүйл байгаа юм шиг нэг тийм гоё мэдрэмжийг аавна 5 дахь өдөр. За 5 дахь өдөр гоё хүсэл нь биелэх нэ. Тэгэд эн чинь угаасаа ялтчгүй нөгөө материаллык болон сэтгэл зүйн аль талынх нь ханамж авахыг хэлээд байгаа байхгүй сэтгэл хангалуун байдал. За хагасаа өдөр болохоор 7-гийн сэлэм гарч ирсэн байна. За 7-гийн сэлэм бол яг үндсэн утга нь бол юу л да? Одоо хуурмаг үзэгдлийг илэрхийлнэ л дээ. Худал хуурмаг үзэгдэл. Тэгээ одоо энэ өдрийнхөө энэ утгыг нь одоо үүсэхгүй байж бас болохгүй. Тэгэхээр хоёр талтай биелэх магадaltaй. Заримынх нь хувьд бол одоо худал хуурмаг зүйлтэй нүүр тулах байж болно. Харин заримынх нь хувьд болохоор одоо юм жоохон юм тэр өдрийн нэг юм жоохон хэцүү уур амьсгалаас та нар минь өөрсдийнхөө одоо сэргэлэн зангаараа цэвэрхэн ингээ хурдан түргэн гарч чадах гэсэн хоёр талын утга бас байж болох гэдэг шүү за. Ойлгоцсон тий. Заримынх нь хувьд бол ингээ шудраг бус зүйл ч юм уу худал хуурмаг зүйлтэй тулгарч магадгүй ах нь байна. Одоо ямар нэгэн нууц зүйлийг мэдэх ч юм уу тий. Нөгөө талаасаа болохоор ялтчгүй таны одоо тэр өдрийн амьдралд тохиолдох нэгэн зүйлээс одоо юу байж болно штэ. Заавал одоо ажилдаа зөвлөе л та тий. Ажил дээрээ ингээ заавал ингээ айгуу тийм детальчилж хийх ёстой байсан зүйлийг та нар маань ингээ товчилж хийх гэдэг аахгүй замаа төтлөх гээд юм.
Одоо ялангуяа сүүлийн үед нөгөө одоо юм оффис суудаг хүмүүст илүү хамааралтай байж магадгүй. Одоо ингээд заавал ингээд нөгөө гараараа шивдэг байсан бол одоо тэр нөгөө Gemini ч юм уу, ChatGPT ч юм уу тиймэрхүү cloud гэдэг тиймэрхүү юмнуудаа ингээд ашиглаад айгу хурдан хийх ч юм уу. Их сэргэлэн байдлаар зөв талаар ашиглаж магадгүй гэдэг юм. За ийм байна. Саях бол жишээ штэ найзуудаа. Хувиргаад байлгаа штэ. За бүтэнсээ өдөр болохоор Knight of Swords. Нөгөө таны одоо энэ дээр би ярьжсэнтэй таны үндсэн өгдөл. Угны Knight of Swords одоо аахгүй. Тэнгүүд та одоогийн нөхцөл байдалд болохоор энэ жанжины зоос байгаад байгаа гэсэн утга. Энэ хоёр чинь холилдчиход байгаа энерги байсан штэ. Тэнгүүд бүтэнсээ өдөр та нар маань нилээн дайчин байж магадгүй. Ямар нэгэн зүйл хийх гээд яарах, за тэрнийхээ төлөө тэмцэх гэсэн утга бол энд харагдах юм. Тийм ч учраас би нөгөө та нар ингээл бодоо суугаад идэг, эргэлзээл байгаад идэг энерги 7 хоногийн хагас сайнаас өсвөлэл ингээд шал өөр энергитэй өөр болчихж байгаа байхгүй эрг талаараа. Та нар маань бодоод суух биш илүү боддоор хийж эхлэв дээ. Ялангуяа хагас төсөө өдөр төр бол та нарын маань тархитлахаа үнэхээр сэрэг байна. Юмнууд ингээл гяс амжуулаад аюу хурдан. Ста нөгөө нэг шав шоу гэдэг шиг л те. Тийм л байх гээд байна да. Тэгээ ялангуяа одоо юуны оюун бодол илүү. Оюун бодол болон үг яриа те. Тэрдгээр зүйл айгуу тийм хурц байх гээд байна л да. Хурдан мэрэгэн түргэн. За тэгээ Knight of Swords юу хоёр чинь бас нөгөө сөрөг талаараа холбогдож болохоор харагдаад байгаа байхгүй юу? Энд дээр би түрүүн бас нэг сөрөг энерги ярьсан те. Тэнгүүд энд жанжны одоо сэлэмдэр ч гэсэн стресс ба үнэн гэсэн утга байдаг. Тэгэхээр одоо тэгэл яалтчгүй нэг үнэн зүйл илэрч магадгүй л харагдаад байна 7 хоногийн сүүлээр. Тэгээд тэр бол үнэхээр стресс түлхээр харагдаж байна. Тэгтээ үнэн зүйлийг ингээ мэдснээрээ илүү одоо ямар нэгэн тийм юу гэдэм дээ. Нэг блок харилж байгаа ч юм шиг те. Арай хөдөлгөөнд орж эхлэх байгаа юм шиг. Тэгэхээр ингээ бас уялдаад байгаа байхгүй юу? Энэ өмнөх энэ 8 сэлэм 9 сэлэмний энерги ч гэсэндээ уялдаж орж ирж байгаа юм шиг харагдаад байна. За 7 хоногийн энерги юм байна. За мөн бүтэнсээ өдөр төр нэмээд хэлгээд нөгөө техникийн хэрэгсэл хурд гэдэг зүйл бас энэ дээр харагдаад байдсан шүү. За тэгэхээр та нар маань өөрөө техникийн хэрэгсэл барьж байгаа бол хурдаа тохируулаарай. За мөн өөрөө одоо явган зорчигчоор явж байгаа бол бас мөн хурдтай зүйлээс одоо тээврийн хэрэгслээс болгоомжлоорой ч гэдэг юм уу. Нэг иймэрхүү зүйлийг бас сануулаа хэлчихэд илүүдэхгүй хаа. За тэнгууд ерөнхий энерги дээр 10 орж ирсэн. 10 уг нь айгүй гоё карт байгаа байхгүй юу? Ардан 4-ийн зоос. Окей. Хит хитэн утга орж ирж байна. Нэгдүгээрт болохоор надад та нар маань ингээд гэртээ илүү байх юм шиг санагдлаа. Энэ 7 хоногт ерөнхийдөө нэг юм гарч орохгүй гэр зураа. За мөн гэр бүлийнхнийгаа айгу тийм одоо нэг юм юу гэх юм бэ? Харамлсан гэх юм уу, хямгдсан ч гэх юм уу нэг юм. Одоо надад нэг юм орж ирээд байхгүй. Хөөе али унчваач болгоомжтойгоор хөөе гэл ингээл нэг юм гэр бүлийнхаа гишүүдд ч юм уу те нэг тиймэрхүү харамлсан энерги л мэдэгдээд байна да. Хосыгоо харамлах ч гэж болно. За бас нэг утга орж ирсэн. Тэр нь болохоор яг ялангуяа бүр ингээ гэр бүл зохиотсон хань ижил үр хөвгтэй хүмүүс юм байна. Одоо хувьд болохоор энэ 7 хоногт нэг жоохон уйтгартай ч гэмээр юм уу те. Тийм өнгөрч магадгүй. Нэгэн хэвэн ч гэмээр юм уу? Нэг тийм айхтар юм гоц сондгоо үйл явдал байхгүй ч юм шиг харагдаад байгаа байхгүй юу? За яг би нэг бол 10-ын өдөртөө уялдаж холбож байна. 10-ын аяг бол дангаараа болохоор айгүй гоё карт шүү дээ та нар мэднэ те. Гэр бүлийн хаз жаргал, за тэгээ лагертаа очих,
газар идэлэнтэй бол одоо бүр газар идэлэнгүй байсан бол газар идэлэнтэй болох те лагерийн байшин савтай бол хашаа байшин ч юм уу те. Нэг бол одоо тийм гоё гэр бүлэрээ агаар салхинд цагийг өнгөрөөгч үж болохоор л харагдаад байна л да. Тэгэхээр зүгээр яг уу жоохон түрүүн бас нэг юм идэхгүй нэгэн хивэн гэдэг нь яг уу үнэхээр тийм лагер магерт очичингууд цаанаасаа ингээд нэг юм хийх юм байхгүй. Өөр хүмүүстэй хүү хайнаас цаашаа гэхээс өөргөө юмгүй ч юм шиг тийм байж магадгүй. Ингээ өглөө босол цагаа угал хоолой ингээл яг нэг өдөр болго нэг хивэн ингээ өнгөрөх гээд байгаа юм шиг те. Нэг тиймэрхүү байж магадгүй бас санагдлаа. За ерөнхий энерги нь юм бэ. За одоо хэдүүлээ зөвлөгөө авъя. Энэ удаад би Oracle карт биш Tarot картаасаа зөвлөгөө авах гэж байгаа. За 4-р группийнхандаа сахиусууд нь энэ 7 хоногт ямар зөвлөгөө өгөх вэ? За 3 картаар авч байгаа. 3 өнцрөөр. Ямар сони сэлэний үзэр ямар их орч ирдэ. За тэгэд юу юм бэ? Одоо түрүүн би энэ энергийн шалгалт дээр хэлжсэн шүү дээ. Та нар уг нь бол юм айгу дайчин, хурдан шурхаа хүмүүсээ. Гэхдээ одоо бол тийм шулчаад жоон зогсон голчоод байна гэд хэлсэн те. Яг энтэй холбоотой байгаа юм. Та нар яалтчгүй ийм айгу сэргэлэн хүмүүс. Ингээ нөхцөл байдлыг айгу хурдан түргэн шийдэж чаддаг нэг ийм айгу сэргэлэн хүмүүс замыг төтөлдөг. Тэгээ Ace of Swords тэгснэ Seven of Swords энд ч гэсэн Seven of Swords байгаа тий. Тэгэхээр яалчгүй юм та нарын сэргэлэн байдлыг чинь л та нарт сахиусууд нь сануулах гэдэг. Одоо ингээд хүлээгээ суудаг зүйл биш ээ. Та нар одоо өөрсдийнхөө над нэг тарих толгоогоо ажилуулад одоо хэргийг гаргаач ээ гэдэг юм шиг надад бол яг тэгжил хэлж байгаа юм шиг санагдаж байна. Тийм нэг тарих толгоогоо нэг юм сэргээх хэрэгтэй байгаа байхгүй юу? Гэхдээ яг сэргээд байгаа. Ер нь бол энэ 7 хоногийн сүүлээр ер нь сэргэж ингээ би хэлээд байгаа шүү дээ. Сэргээд байгаа байхгүй юу? За тэгээд энэ Ace of Swords гэснээр Fool байгаа маань та нар минь өмнө нь урд нь хийж үзэж байгаагүй зүйлээ ер нь хийж үзэх хэрэгтэй байна. Шин уур амьсгалыг оруулж ирэх хэрэгтэй байна. Ажилдаа, амьдралдаа ер нь ийм шин салхи оруулах хэрэгтэй нэг гэдэг байгаа байхгүй юу? Цоо шин зүйл. Та нар тэгэхээр яалтчгүй энэ 7 хоногт нэг юм шин зүйл туршиж үзэх ч юм уу те шин юмд явах байдаг юм одоо нэг шин зүйл орж ирэх гэдэг нь шин хүнээр ч орж ирж магадгүй шин танил ч юм уу шин ажлын санал эсвэл одоо шин орчин нэг тиймэрхүү зүйлэл айгүй эерэг нөлөө үзүүлэх гэдэг нь таныг илүү тэр яг надад болохоор зүгээр ингээд шууд утгаар агаарт гарах ч юм уу те аялах тэгээд ирвэл та нарын нэг тархитлахаас сэрхэх юм шиг ингэж харагдаад байгаа байхгүй юу? Тийм тэгээд за агаарт гарах биш юмаа гэхэд шин зүйл рүү орохдоо битгий айгаараа гэдэг та нарыг жоохон эрсдэлтэй алхам хийж үз гэж сахиусууд нь зөвлөөд нэг юм жоохон ширгнээд байгаа юм уу да гэмээр те. Тэгэхээр энэ 7 хоногт ялтчгүй тэгэхээр юм шин юм руу орох боломж нь орж ирэх юм болоо да. За энэ 7 хоногт биш юм ахи дараа 7 хоногт ч юм уу тий. А тэгээ 7-гийн сэлэм ингэж давхардаж орж ирээд байгаа нь бас сонирхолтой л байна л да. Яалтчгүй нэг юм баг зүгсэн хүн байгаад байна уу? Эсвэл та өөрөө баг зүгээд байна уу? Энд дээр ер нь юу татъя? Нэг үзэр татна. Би ялчгүй хүн орондын харилцаан дээр л юм хэлэх гээд байгаа шиг байна. 7-гийн сэлэм дээр. Яг би 7-гийн сэлэм дээр л тодруулга авсан юм л да. Тэнгүүд
Ер нь бол энэ хүн орондын харилцаан дээр одоо хяналт тавиха болил гэж юм л та. Тэгээ нэг ингээ нөхцөл байдлыг өөрөө ингээд өрнөхийг нь хар. Ер нь яах нь гэдгийг ажигл гэсэн утга байна. Ингээ өөрийнхөө хүчээр ингээ шийдэх гэж оролдох хэрэггүй гэсэн зөвлөгөө энд орж ирж шүү за. Тэгэхээр яг ингэж л ойлголоо. Одоо үнэхээр худал хуурмаг байвал худлаараа л гараад ирнэ. Үнэн байвал үнэнгээр л мэдэгдэнэ. Тийм болохоор энэ дээр ингээд югдэх чимдээ нэг ухаж төнхөх ч юм уу эсвэл хүчээр ингэж контролдох гэж оролдох энэ төр бол хэрэггүй л гэж байгаа юм шиг байна. За тэгээд энэ удаад би бас 4 групптэй хийсэн бас онцлог юм болоо да. Цаанаасаа 4-өөр л хэмэр санагдаадсэн. Тэгэхээр та нар миний видеог бүр анх удаа үзэж байгаа хүмүүс ч гэж магадгүй. Тэгмээс энэ нь таны амьдралд нэг юм шин зүйлийг оруулж ирж байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Зүйлэгч байхдаа одоо шин ухамсар гэх юм уу, шин санаа гэх мэт иймэрхүү зүйл. За тэгээд эндээс бас улны үзрийг харчээ да. Би хэллүү та нарт хосын харилцаатай холбоотой зүйл байж магадгүй гэд хэлсэн санагтаад байна тий. Та нар манд бас юм хоёр хүнээс ч юм уу сонголт хийх гээд байгаа байж магадгүй харагдаад байна. Тэгэхээр штэ илүүтэй ганц бие хүмүүст хамааралтай байхгүй юу? Сонголтын дотор чинь хин нэг нь бол баг зүгээд байгаа гэсэн утга бол байна. Нэг нь бол худлаа хүн байна, нэг нь болохоор үнэхээр таны сэтгэлийн хань буюу soulmate мөн байна. Тэгэнгүүтээ штэ. Ихэнх нь эрэгтэй хүмүүс юм болов. Сони юм аа, эрэгтэй хүмүүс юм бах та. За яг тараад үзрийг эрэгтэй эмэгтэй гэж ялгаж унших жоохон цохимжгүй л дээ. Ялангуяа юм олон нийтийн уншлагын дунд бол төөрөлдөлд оруулчихна. Тэгэхээр яг энэ хүзрөөс ингээ харж байгаа даа штэ. Сахиусууд чинь сонголт хийхэд чинь тус болно. Өстө ус тосоор нь ялгаад өгнө гэдэг. Тэрийг гол нь ажиглах хэрэгтэй байна. Тэгээ би энд ингээ шууд шинэ хүн нь зөв хүн эсвэл шинэ хүн нь худлаа хүн гэж хэлэхэд бас өрөөсгөл байгаа даа байхгүй юу? Тэгэхээр энд нэг шинэ хуучин хоёр хүн бол байгаад байгаа юм шиг л надад тэгж харагдлаа. Тэгээ энэ дээр бас сахиусууд нь танд ус тосоор нь ялгаад өгнө гэж оруулж ирж байна. Тэгээ бас тэрнээс гадна нэг ягаад ч юм таних тэмдэг байгаа маань. Одоо нэг юм юу ч юм бэ юм дээ. Нэг юм халамж өгöd байгаа гэх юм уу, сэтгэл гаргаад байгаа талыг нь л ажиглах хэрэгтэй байна. Тэр нь мөн байна гэдэг байгаа байхгүй юу? Танд ингээд байдгаа бариад байгаа нэг хүн байна. Яг энэ зураглал дээр бол эмэгтэй тал нь л байна л да. Эмэгтэйгийнх нь загсан гинэ муурна. Эрэгтэйгийнхаа мууранд ингээд хөөрхөн загас өгöd байгаа. Тэгээ би эний чинь нөгөө нэг энэ хүзрийн энэ мууруудын дандаа сахиусан тэнгэр сахиулууд нь гэж ингэж хүлээж авдаг байхгүй. Тэгэхээр ялтчгүй сахиусууд чинь туслана л гэдэг юм да. Сонголт хийхэд чинь тус болно. За ийм уншлага боллоо. За 4-р группийнхандаа шинэ 7 хоногт амжилт хүсье. Та нар маань таалагдсан бол лайк, комент үлдээгээрэй. За мөн хувийн уншлага авах сонирхолтой хүмүүс маань миний description хэсэг рүү ороод, уншлагын маань description руу ороод надтай холбогдох Facebook болон Instagram аккаунтаар надтай холбогдсон хувийн уншлага авах заавар авч болно. За тэгээд та нар маань одоо анх удаа үзэж байгаа ч юм уу эсвэл subscribe дараагүй үзэж байгаа бол та нар маань subscribe дараарай гэж хүсье. За тэгээд дахин амжилт хүсье. Баяртай.